та бүхнийгээ үндсэн хуулийн бэлгийг дэвших энэхүү сургалтанда идэвхтэй оролцож үндсэн хуулийн талаарх мэдлэг үзэл баримтлал батжуулахыг хүсье. Үндсэн хуулийн сургалтын үйлчлэл дэвсгэртэй Аймагуудын удирдлагуудтай бид нар үндсэн хуулийн явуулсан төслийн хүрээнд хамтран ажиллах санамжчийг байгуулад энэ санамжчийн хүрээнд одоо Сэлэнг аймгийн одоо бүх сумдууд дээр үндсэн хуулийн сургалтыг одоо зохион байгуулахаар хамгийн анхныхаа уулзалтыг өнөөдөр энэ алтан боловсрол сумаас хийж байгаа баяртай байна. Саяны сайн сурталчилгааны хэлсэнчлэн бид нар энэ яагаад энэ сумыг сонгож аваад яагаад энэ Сэлэнг аймгийг сонгож аваад энэ үйл ажиллагааг эхлээд байгаа гэдэг маань бас өөрөө утга учиртай. Яагаад гэх юм бол ардын хувьсгал эндээс эхэлсэн бол оюуны хувьсгалыг бид нар мөн алтан боловсроос Сэлэнг аймгаас эхлүүлье гэсэн ийм саналыг гаргасан, энэ саналыг хүлээж авсан бас аймаг орнотын удирдлагууд бас баярлалаа гэж хэлье. За тэгээд өнөөдрийн уулзалт маань бол үндсэн хуулийн дугуйлан төслийн танилцуулга уулзалт байна. За тэгээд үндсэн хуулийн дугуйлан төслийг одоо иргэдийн шударга шүүх төрийн байгууллагаас санаачлаад за нийтдээ Монгол улсыг 3 удаа тойрсон. За 21 аймаг за зарим сумуудаас бид нар судалгаанууд авч эхний удаа тойрсон. Хоёр дахь удаага орон нутгийн удирдлагуудтай бид нар үндсэн хуулийн дугуйлан төслийн хүрээнд хамтарч ажиллах санал солилцож тойрсон. 3 дахь удаага бид нар 11 сарын 3-наас 28-ны хооронд бүх аймагуудын удирдлагуудтай орон нутгтай үндсэн хуулийн дугуйлан төслийг хэрэгжүүлье гэсэн юм санамжчийг байгуулсан. Тэгээд Сэлэнг аймагтай байгуулсан санамжчийн хүрээнд өнөөдөр бид нар Сэлэнг аймгийн бүх сумуудад үндсэн хуулийн дугуйлан төслийг танилцуулах уулзалтыг хийгээд явж байна. За сая бид нар 9 цагаас Алтан булаг суман дээр анхныхаа уулзалтыг хийгээд за ялангуяа яагаад Сэлэнг аймгаас энэ уулзалтыг эхлээд байгаа юм бэ гэхээр одоо ардын хувьсгал эхэлсэн газраас бид нар оюуны хувьсгалыг эхлүүлье гэдэг ингээд үндсэн хуулийн дугуйлан төслийг танилцуулга хийгээд явж байна. За энийг бид өнөөдөр энэ үндсэн хуулийн дугуйлан төслийг өгөх төсөл гэж нэрлэж байгаа. Бид нар та бүхэнд энэ үндсэн хууль гэдэг зүйлд анхаарлаа хандуулаач гэж хүсэж байна. Манай өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хууль маань Монголын ард түмэн бид гэж эхэлдэг. За бид нар ингээд орон нутгуудаар яваад судалгаа хийгээд үзэхлээр судалгаанд оролцсон 80% нь үндсэн хуулийг мэдэхгүй байгаа юм. За та бүхний дунд үндсэн хуулийг судалж уншсан хүмүүс бол гараа өргөж. Магадгүй энэ үндсэн хуулийг судалдаг, мэддэг хүмүүс байх юм бол энэ төсөлд бас бид нартай хамтарч ажилласаа орон нутгийнхаа иргэдэд үндсэн хуулийг сурчлан таниулах ажлыг хийгээсэй гэж бид хүсэж байна. Тэгээд энэ үндсэн хууль яагаад бидэнд хамаатай юм бэ? Хууль бидэнд яагаад хамаатай юм бэ гэдгийг бид нар маш сайн бодмоор байна. Өнөөдөр бид иргэдийн шударга шүүх гэдэг нэртэй төрийн байгууллага байгуулад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа олныг хийсэн. За өнөөдөр хүний эрх хэрэгжүүлэлт бол маш эрсдэлтэй нөхцөл байдалд байна. За өнөөдөр одоо жишээлбэл Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн, ерөнхий сайд байсан хүн, тэр бомтон хүн өнөөдөр эрхэн зөрчигдсөн шударга бүсийн хонглоор орчихлоо гэд хэлмэгцэн тухайгаа яриа сууж штэ. А жирийн ард иргэдийн хувьд бол өдөр тутамдаа бид нар шууд буюу шууд бусаар хохирч хэлмэгдэж явж байгаа. Тэгэхээр энэ өөрийнхөө эрхийг хамгаалахын төлөө энэ үндсэн хуулийг та бүхэн судлаач гэж би хүсэх гээд байна. Энэ үндсэн хууль танд хамаатай юу? Энэ тухай та бүхэн бүгдээр бодмоор байна. Ихэнх хүн маань үндсэн хууль надад хамаагүй. Бид нар ингээд сургалт хийгээд явхлаар зарим ард иргэд маань маш их бухимдалтай байна л да. Би хуульч биш, наад хуулиарч яах юм. Би зүгээр малчин хүн, чи зүгээр олон юм яриад гэх мэтчил ингээд тэр хааны тэр хуулийн дээр байгаа шударга ёс чинь эдгээд ингээд ууралж юм л да. Өнөөдөр Монгол улсын нийгмийн амьдрал таархан байгаа учраас бид бүхэн бухимдалтай байгаа нь үнэн. Гэхдээ ингээд бухимдаад зүгээр суугаад ах юм уу? Эсвэл өөрсдийнхөө чадах зүйлсийг хийх юм уу? Гэдэг асуултыг л тавьж яваа. Энэ төслийн хүрээнд бид нар 2024 оны 11 сарын 26 хүртэл энэ төсөл маань явагдана. Тэгээд би хуульч биш, би хууль мэдэх шаардлагагүй гэж хэлж байгаа хүн бол би ойдлчин бишээ гэд нүцгэн зогсож байгаа хүнтэйг адилхан байна. Би тогооч бишээ гэд хоол идэхгүй сууж байгаа хүнтэй адилхан харагдана. Тэгэхээр бид бүхэн өнөөдөр энэ үндсэн хуулийг бид нар мэддэг, хэрэгэлдэг баймаар байна л. Өнөөдөр Монгол улсад хүний эрхийн тухай асуудал маш их хурц байна. Тэгээ энэ хүний эрхийг хамгаалдаг 3 хүчин зүйл байдаг л да. Нэгдүгээр хүний эрх хуулиар хамгаалагдах ёстой. Хоёрдугаарт нь хүний эрхийг төр хамгаалдаг байх ёстой. Гуравдугаарт нь хүн өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалах чадвартай байх ёстой.
бид ингээд судалгаа хийгээд үзэхлээр Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжууд дээр хүний эрх хэрэгчлөө маш өргөн дэлгүүр хуульчлагдсан байна. Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19 дугаар зүйлдер төрөөс хүний эрх хэрэгчлөөг хангахгүйц одоо нийгэм эдийн засаг хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх зөрчигдөд тэмцэх хөндөгцсөн эрхийг сэргээ эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр нь хариуцна гэж хуульчилсан байж байна. Тийм ч учраас өнөөдөр төрийн албан хаагчид маань би хүний эрхийг хамгаална, шударга шиг тогтоон, хууль дээдлэнэ гэж тангараг өргөдөг. За 3 дахь хүчин зүйл нь үнэхээр хүмүүс өөрийнхөө эрхийг хамгаалах чадвартай байна уу гэхлээр энэ чадвар бараг байхгүйтэй адилхан байгаа байхгүй юу? Өнгөрсөн хугацаанд бид нар 16,000 орчим иргэдээс гомдол мэдээлэл хүлээж авч 3,000 орчим хэрэг дээр ажилласан. Тэгэд энэ ажилласан хэрэгүүд дээр судалгаа хийгээд үзэхлээр иргэд өөрсдөө эрх зүйн мэдлэг дутуугаас болоод буруу зүйлээр гэрээ одоо гарын үсэг зурдагч байдаг юм уу? Ямар нэг юм алдаатай зүйлүүдийг хийчдэг. Тэгээ эргээд маш өндөр үнэтэй өмгөөлөгч авч өөрийнхөө эрхийг хамгаалах одоо ийм шаардлага гардаг. Тэгэхээр энийг бид нар өөрчлөё. Иргэн болгон анхан шатны одоо эрх зүйн мэдлэгтэй болъё. За сум хорооны нутаг дэвсгэр дээр өрхийн өмгөөлөгч гэдэг төсөл хэрэгжүүлэе гэдэг ингээд ямар нэгэн нийгмийн харилцаанд оролцохдоо одоо өөрийнхөө эрх хэрэгчлөөг одоо дордуулахгүй байх мэдлэгийг олгоё гэсэн ийм агуулгатай төслийг санаачлаад явж байгаа юм. Эзэн хичээвэл заяа хичээн гэдэг Монгол үг гэдэг тийм үү? Бид өөрсдөө хичээж ижил их орондоо эзний ёсоор сайхан амьдрах ёстой. Гэтэл өөртөөсөө хамаарах зүйлийг хийж чадахгүй байгаа байхгүй. Өнөөдөр бид нар хідэн гуталтай, хідэн хонтой, хідэн одоо килограмм талах гурил будаа байгаагаа мэддэг мөртлөө хідэн эрхтэй гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Та бүхний дунд өнөөдөр хідэн эрхтэйг мэдж байгаа юм байна уу? 5 гэж дуурч чинь өөр тоо хэлэх юм байна уу? Хідэн үүрэгтэйгээ бид нар мэдэж байна уу? Тэгэхээр энийг одоо бид нар бүгдээрээ мэддэг болох хэрэгтэй байгаамаа. За тэгээд үндсэн хуулийн дугуулсан төслийн хүрээнд нэгдүгээрт үндсэн хууль судлахын ач холбогдол юу юм бэ гэдгийг та бүхэнд санал бодлоо хуваалцъя гэж бодож байна. За хоёрдугаарт нь үндсэн хуулийн дугуулсан төслийн товч танилцуулгыг та бүхэнд хий гэж бодож байна. За гуравдугаарт нь үндсэн хуулийн дугуулсан төсөлд хэрхэн оролцох вэ гэдэг талаар та бүхэн мэдээлэл өгье. За хамгийн сүүлд нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгж байгаа үндсэн хуулийн мөн чанар агуулга бүтцийн талаар маш товчхон та бүхэнд мэдээлэл өгье гэж бодож байна. Сая Алтан булаг суман дээр очиход бол өнөөдрийн арга хэмжээг сургалт гэж нэрлэж байна. Би бол энийг сургалт гэж хэлмээр байна. Энэ бол танилцуулгын үйл ажиллагаа. Сүхбаатар сумын ард иргэд өөрсдөө энэ сургалтыг зохион байгуулмаар байна. Нэг өдөр суралцаад бүх юмыг сурахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ 2024 оны 11 сарын 26-ны хүртэл төрийн албан хаагчдад зориулсан урт хугацааны сургалт, иргэдэд зориулсан бям гарагийн сургалт гэдэг ийм хоёр төрлийн сургалтыг бид нар зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ Сүхбаатар сумаас үндсэн хуулийн дугуулсан төслийн хүрээнд сургагч багш болох сонирхолтой хүмүүс бидэнтэй холбогдохыг хүсэж байна. За үндсэн хуулийн дугуулсан төслийн хүрээнд бид нар сургалт зохион байгуулна, хилцүүлэг хийн. За сурчлагын ажлуудыг бид нар хийн. Саяхан бид нар 21 аймгийн госол дуучдаар төрийн дуулалыг дуулуулсан, эв нэгдлийн төрийн дуулал гэдэг. Тэгээд энэ бям гарагийн 15 цагаас үндэсний телевизээр үндсэн хуулийн дугуулсан төсөл гэсэн ийм нэвтрүүлэг цацагдаж эхлэж байгаа. Тэгээд та бүхэн бас тэр нэвтрүүлгийг үзэх юм бол бас илүү тодорхой ойлголтууд авах байхаа гэж бодож байна. За Монгол улсын үндсэн хуулийн дээр монголчууд бид ардчилсан иргэний одоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм зохицуулан хөгжүүлнэ гэсэн ийм эрхэм зорилгыг тодорхойлсон байдаг. Бид өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байна гэж өөрсдөө тодорхойлдог. Тэгвэл ардчилсан нийгэм гэж юу хэлдэг юм бэ? Ардчилсан нийгэм гэдэг бол иргэд нь оролцдог нийгэм хэлж байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйл дээр Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн энэхүү эрхээ эдлэхдээ өөрөө төрийн үйл хэрэгт шууд оролцож эсвэл төлөөлөгчөөр дамжуулан энэхүү эрхээ эдлэнэ гэсэн хэм хэмжээ байж байна. Тэгэхээр бид нар нэг бол өөрөө төрийн үйл хэрэгт оролцъё гэж нэрээ дэвшүүлдэг, нэг бол яг нь энэ хүн намайг төлөөлж чадна да гэд нэг хүнийг төрийн эрх мэдэл буюу улсын хурлын гишүүн, аймгийн иргэдийн хурал, сумын иргэдийн хурлын төлөөлөгч гэд өөрийнхөө төлөөлөгчийг явуулдаг байна шүү. Харамсалтай энэ төлөөллийн байгууллага маань үнэхээр чанартай байж чадж гэнэ үгүй юу? Бид нар энэ оролцох эрхээ эдэлж чадж гэнэ үгүй гэдэг эргээд асуулт тавьж хариулт авах цаг нь болцсон байна. Сүүлийн үеийн сонгуулийн эрсцийг аваад үзэхлээр одоо нийт сонгогчдын 40 гаруй хувь нь сонгуульд оролцоо болцсон. Шалтгаан нь хинэн ч адилхан хулгайч нар.
эдгээр нэмэргүй гэдэг ийм ойлголт бид нар бий болгоцсон. Тэгээд 40% оролцохгүй байна гэдэг маань бид нар ардчилсан нийгмээсээ ухарж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ үндсэн хуулийн дугуулсан төслийг та бүхэн Монгол улсынхаа төлөө одоо өөрсдийнхөө төлөө оролцох ёстой төсөл гэж ойлгосоо л гэж би хүсэж байна. Энийг ямар нэгэн байдлаар улс төржүүлэхийг бид нар одоо улс төржүүлэхгүй байгаасаа гэж хүсэж байгаа юм. Өнөөдөр Монгол улсад Монгол улсын үндсэн хууль гэж нэг үндсэн хууль байгуулахаас биш ардчилсан намын үндсэн хууль, ардын намын үндсэн хууль, Сэлэнг аймгийн үндсэн хууль гэдэг хууль байхгүй шүү дээ. Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын үндсэн хууль гэдэг ганцхан л нэртэй юм үндсэн хууль байна. За үндсэн хууль тийм баталгаа бид нар ардчилсан нийгэм гэдэг бол иргэдийн оролцоонд тулгуурладаг нийгэм. Иргэд бид нар оролцохын тулд юунд оролцоод байгаа юм бэ гэдгийг мэддэг болох хэрэгтэй, мэдхийн тулд суралцах хэрэгтэй. Тийм учраас энэ үндсэн хуулийн дугуулсан төслийн хүрээнд олон үе шаттай сургалтын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар бид нар төлөвлөд ажиллаж байгаа. За энэ төслийг бид нар өгөх төсөл гэж нэрлэж байгаа гэдгийг хэлсэн тийм ээ. Бид нар та бүхэнд мэдлэг олж аваасаа л гэж хүсэж байгаа. Өөрийнхөө эрхийг хамгаалах хууль зүйн анхан шатны мэдлэгтэй болоосоо. Өөрийнх нь эрх хөндөгцөн тохиолдолд хин нэгэн иргэн тойрны чинь хүмүүс одоо эрх ашиг нь хөндөгцөн тохиолдолд зөв хүнээсээ зөв тусалцааг авч чаддаг болоосоо гэж хүсэж байгаа. За үндсэн хуулийн талаар энэ үндсэн хуулийн дугуулсан төсөлд хамрагдсанараа та бүхэн үндсэн хуулийн дугуулсан төслийн талаар үндсэн хуулийн талаар бүгдээр нэг мөр ойлголттой болжээ гэж. Өнөөдөр Монгол улс та бүхэн жинхэнэ мэдж явах ёстой ард иргэд нь үндсэн хуулийг мэдэхгүй. Нэг Монгол ардын нам арилсан нам одоо бусад улс төрийн хүчин нэг юм хууль мэддэг 2-3 хүн байх шиг байна. Тэгээд тэд нар босч ирээд нэг одоо өөр юм ярихлаар бид нар хоорондоо маргалтаад байдаг. Тэгэхээр энийг бүгдээр үндсэн хуулийн нэг сөхөд хараад уншчихъя л даа гэдэг энэ сэдлийг энэ уулзалтын дараа та бүхэнд бий болоосоо л гэж бид хүсэж байгаа юм. Үндсэн хуулийг бид нар өдөр тутмын хэрэглээ болгомоор байна. Хүний эрх гэдэг зүйлийг бид нар өдөр тутмын хэрэглээ болгомоор байна. Энэ үндсэн хууль гэдэг зүйл би түрүү хэлсэн хүмүүс ихэвчлэн би хуульч биш юм чи энэ хуулийг мэдэж яах юм? Би хуульч биш юм чи энэ хууль надад хэрэггүй гэх мэтчлэн өөрөөсөө энэ хуулийн мэдлэг олж авахыг ингээд түлхээд байдаг нэг юм зүйл харагдаад байдаг. Тэгэхээр энэ хуулийг заавал хуульч болж хуульчийн төвшөнд тэр хуулийг мэдхээс илүүтэйгээр хууль гэдэг зүйлийг ойлгож хэрэгэлдэг болмоор шүү. Бид нар өнөөдөр ойдлчин биш мөртлөө төрөл бүрийн цамц, төрөл бүрийн ховц өмсөө зогсож байгаа юм шүү дээ. Би ойдлчин бишээгээд бандаашаа бариад зогсож байгаа бол бид нар одоо инээдтэй харагдана тийм үү? Яг энэтэй адилхан бид нар хуульч бишээгээд өөрийнхөө эрхийг мэдэхгүй сууж байгаа нь маш инээдтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа байхгүй юу? Бид нар өнөөдөр ядуурл ажилгүйдэлтэй тэмцэн тэгээд одоо шаардлага тавиад тэмцээд байдаг. Бухимдаад байдаг. Би ядуу байна. Би өнөөдөр өртөө байна. Би өнөөдөр зээлтэй байна. Яаж амьдрах юм бэ гэж уурлаад байдаг. Тэгвэл хинээс юу шаардлагаа мэдэхгүй байгаа учраас бид нар тэгж бухимдаа суугаад байгаа юм. Би түрүүний уншиж гисэн үндсэн хуулийн 19 дугаар зүйл дээр төр нь иргэнийхээ эдийн засгийн баталгааг хангах үүрэгтэй гэж заасан юм шиг. Тэгвэл өнгөрсөн 32 жилийн хугацаанд төр энэ үүргээ биелүүлсэн юм уу? Яагаад өнөөдөр иргэд эдийн засгийн хувьд чадамжгүй одоо төр эрх баригчдын зүгээс 75% хүн амын 75% ядуурлын хэмжээнд очичлоо гэд мэдээлээд байгаа юм. Яг эсэргээр өнөөдөр эрх барьж байгаа хоёр намын удирдах зөвлөл тэр баг хурал тэр шийдвэр гаргах эрх мэдэл бүхий 600 хүний 80% тэр компаниуд байж шүү дээ. Тэгэхээр яг энэ өнөөдөр Монгол улсын төр иргэнийхээ төлөө үнэн чударгаар ажиллаж явах ёстой байтал эргээ зөвхөн өөрсдийнхөө амийн одоо ашиг сонирхлын төлөө одоо явцсан үйл ажиллагаа явуулснаас болоод өнөөдөр нийтээрээ боломжоо хулгайлуулсан нийтээрээ ядуу тарчиг амьдарч байгаа юм шиг хэлбэртэй байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр Монгол улсын хувьд нэг хүнд ноогдох баялгаараа нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг мөртлөө яагаад өнөөдөр бид нар ийм ядуу гэдэг нэртэй тэгээд дээрээс нь Монголоосоо явах гадаадад амьдрах сонирхолтой болчиход байгаа гэдгийг бид нар өнөөдөр эрүүлэр сэтгэж эрүүлэр ярилцмаар байгаа. За ухамсартайгаар төлөөллийнхаа байгууллагыг байгуулдаг болно гэж би ойлгож байгаа. Бид бол өнөөдөр авилгацсан соёлтой ард түмэн болчихжээ. Бид мөнгө гэдэг ийм материалын зүйлд автчихжээ. Өнөөдөр шүүхээр маргалж байгаа хүмүүсийг харахад хоёр найз мөнгнөөс болоод маргалж байна. Гэр бүл мөнгнөөс болоод маргалж байна. Ээж охин хоёр мөнгнөөс болоод маргалж байна. 1990 оны өмнөх нийгмийн байгуул өнөөдрийн нийгмийн хоёрыг харьцуулаад үзэхэд огт шүүхтгэхэргүй зүйлдээ бид нар шүүхтэл ингээд явж идэг болцсон байна. Ээж охин хоёр цуг нэг хоёр өрөө байранд амьдардаг мөртлөө шүүхтээр очиод нэхэмжлэгч хариуцагч болоод хоёр өрөө байраа булаацалтаа сууж идэг ийм нийгмийг бид нар байгуулсан байж.
Тэгэхээр энэ бид бүхний энэ амьдарч байгаа байдал маань бидний сонгож байгуулж байгаа төлөөллийн байгууллагын чанартай шууд холбоотой. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдээ бид нар ярьдаг. Тийм учраас бид нар өнөөдөр зүгээр л одоо энийг ингээд хоорондоо ярилцаад суугаад байх биш. Яавал энэчнээс гарах юм бэ? Яавал бид нар өнөөдрийнхөө энэ түгжигдмэл мухардмал байдлаасаа гарах вэ гэдэг арга замыг зөв болох хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд бол би энэ үндсэн хуулиар бариад бид нар одоо зөв зохион байгуулалт хийх юм бол монголчууд бид нар бүгдээрээ их орондоо эзний ёсоор сайхан амьдрах бүрэн боломжтой гэж би хэлмээр байна. За ухамсартайгаар төлөөллийнхөө байгууллагыг байгуулдаг болно гэж бид нар ойлгож байгаа. Өнөөдөр бид нар төлөөллийнхөө байгууллагыг байгуулахдаа бид нар ингээд авилгачсан сэтгүүгээр хандаад байгаа байхгүй. Ерөөсөө нэр дэвшигчээд хүн өрөөд ирэх юм бол энэ мөнгө гэж хардаг. Чи хэдэн төгрөг өгөх юм? Чи хоол авч өгөх юм уу? Чи арх авч өгөх юм уу гэсэн байдлаар ханддаг. Эргээд нөгөө нөхдүүд мөн яах нь вэ? Нэг одоо сонгуулийн өдөр саналыг авах арга хэрэгэлдэг. Саналыг авчих юм бол маргааш нь сэхлээ нөгөө хүнээ мартаад зөвхөн өөрийнхөө компани өөрийнхөө хувийн эрх ашгийг бодоод явчихж штэ. Тэгээ энэнийх нь үр дүнд нийгэм шодрог бос байдал бий болж нөгөө эрх мэдлийн болон эд хөрөнгийн шодрог бос хуваарлтууд бий болцсон байж байгаа. Тэгэхээр одоо энэ асуудлуудыг бид нар өнөөдөр ингэж дүгнэж шүүж ярилцахаас илүүтэйгээр ирээдүйд яаж бид нар энэ одоо тэгш эрхт одоо хэнийг шалгуурлан гадуурхдаггүй хууль шүүхийн өмнө эрх тэгш байдаг нийгмийг байгуулах вэ гэдэг энэ одоо үндсэн хуулийнхаа асуултанд бид нар бодит хариултыг олох хэрэгтэй байхгүй. За төрийн үйл ажиллагаанд бид нар хуулиар баримжаасан хяналт тавих чадвартай иргэд болмоор байна. Өнөөдөр би түрүү хэлсэн. Өнөөдөр бид нар хангалттай хууль байна. Тэр хүнийхээ төлөө байх ёстой. Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19 дугаар зүйл гэдэг зүйлийг та бүхэн тогтоогод аваасаа гэж би хүсэж байна. Бүр тусгаалan энэ 19 дугаар зүйлийг Монгол хүн болгон мэддэг байх ёстой. Энэ үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19 дугаар зүйлийг юу гэж байдгийг мэддэг хүн байна уу? 19 дугаар зүйлийн нэг тэгшигт төрөөс хүний эрх хэрэгчлөлөг хангахгүйц эдийн засаг нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх зөрчигдөд тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээедлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн өгүүлбэр байгаа байхгүй юу? Энэ өгүүлбэр хэрвээ өнгөрсөн 32 жилийн хугацаанд хэрэгжсэн бол өнөөдөр бид нар яагаад ийм ядуу гэсэн ангилалтай бүлэг үүсгэсэн байх юм? Өнөөдөр энэ үндсэн хуулийн 19 дугаар зүйлийг аваад үзэхлээр төр нь иргэнийхээ өмнө гэж байгаа. Иргэн гэдэг үгийг та бүхэн ойлгож байгаа тийм? Энэ үсээр төгссөн байхлаар нэг хүний тухай ярьж байгаа тийм ээ. Дэ үсгээр иргэд гэж төгсөх юм бол олон хүний тухай ярина тийм үү. Тэгэхээр нэг хүнийхээ өмнө төр нь үүрэг хүлээдэг ийм үндсэн хуультай бид нар одоо улс байхгүй юу. Тэг үүрэг хүлээхтэй яаж юм? Иргэнийхээ эдийн засгийн баталгааг хангана. Нийгмийн баталгааг хангана. Одоо хууль зүйн болон бусад баталгааг хангах үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцна гэсэн өгүүлбэр байна. Энэ өгүүлбэр та бүхэнд ойлгогдож байна уу тийм? Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр эсэргээрээ төрийн албанд очисон хүмүүс нь төрөөс төрсөн тэр умтан гэдэг нэртэй болчихсон. Өөрсдөндөө зориулсан эмнэлэгтэй, өөрсдөндөө зориулсан сургуультай, өөрсдөндөө тохирсон одоо баг бичигдэг хуультай болчихсон явж штэ. Тэгэхээр энэ улс дотор бас улс байгуулагдсан юм шиг ингээд анзаарагдмаар үндсэн хууль зөрчдөг нэг юм бүлэглэлүүд ингээ үйл ажиллагаа явуулаад байгаа нь харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар үндсэн хуулиа мэддэг болох юм бол одоо гудамж талбай жагсаал хийж байгаа хүмүүс ч гэсэн бид нар зөвлөгөө өгдөг. Үндсэн хуулийн дагуу шаардлага тавиа. Бид өнөөдөр ядуу байна гэж ярихаас илүүтэйгээр миний эдийн засгийн баталгааг хангаж өгөөч, үүргээ биелүүлээч гэж төр засгаасаа нэхмээр байгаа байхгүй юу? За тэгээд мэдээж энэ төрийн үйл ажиллагаанд хуулиар баримжаасан хяналт тавих ялангуяа бид нар одоо жишээл төрийн албаагчтай за би өөрөө цагдаагийн албаагч байсан үед цагдаагийн албаагч иргэдтэй харилцахдаа жишээлбэл цагдаагийн албаагч өнөөдөр зүгээр замын цагдаа хүссэн хүнийг зогсоож болдог юм шиг ханддаг хандлага байж штэ. Бид нар одоо цагдаа тохих юм бол ямар ч үнэлгээгүй байсан бид нар зогсох ёстой гэж ойлгодог ухамсар хэвээр яваад шүү дээ. Гэтэл цагдаагийн албаны тухай хуулийн 39 дугаар зүйлээр ямар үндэслэлээр одоо цагдаагийн албаагч хүний эрхэнд халдах боломжтой вэ гэдгийг хуульчлаад өгсөн байж дээ. Гэтэл нэг жолооч шил та ямар үндэслэлээр намайг зогсоогоод байгаа юм бэ гэж асууж чаддгүй. Асуух юм бол нөгөөх нь өөдөөс нь ууралдаг ч юм уу те. Одоо би чамайг зогсох хэрэгтэй гэл ингээ өөрийнхөө л эрхийг яриад байгаа болохоос одоо өөртөө байгаа үүргийг ерөөс ухамсарлахгүй байдаг. Тэгэхээр энэ бид нар нөгөө хуулиар баримжаасан хяналт тавих чадваргүй байгаа учраас
ямар нэгэн байдлаар шүүгийн шийдвэр гүйцэтгэх ажилтан ч юм уу татвар нийгмийн байцаагч юм ингээд ямар манайх ч одоо олон байцаагчтай шүү дээ. Энэ байцаагч нарын хийж байгаа үйл ажиллагаанд ямар нэгэн хууль бус зүйл байгаа тохиолдолд бид нар мэдэхгүй л нөгөө хууль бус зүйлд нь ингээд дарамтлагдаад явдаг ч юм уу зарим талаас эрхээ зөрчүүлчихэд нэлээд одоо хүндэрсэн хойно нь хууль зүйн одоо зөвлөгөө авдаг, хуулийн байгуулалт ханддаг иймэрхүү чиг хандлагууд байгаад байна. Тэгэхээр бид нар илүү одоо өөрийгөө эрх чөлөөг өөрчлөн сэргийлж хамгаалахын тулд энэ мэдлэгийг эзэмшиж өөрийн болгож авах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ төслийг бол та бүхэн өгөх төсөл гэж ойлгож болно. Та бүхэнд мэдлэг өгөх гээд байгаа төсөл. Түүнийхээ хариуд ямар нэг юмыг та нараас авах гээгүй байхгүй. Хүн болгон үндсэн хуулийнхаа эрхийг мэддэг, хүн болгон үндсэн хуулийнхаа мөн чанарыг таньж мэдсэн байх юм бол бид нар нийгмийнхаа үйл ажиллагаанд шударгаар оролцоод тэгээ бидний эргэн тойрон амьдарч байгаа орчин бүгдээрээ шударга байх юм бол бидэнд өнөөдөр ууралж бухимдаад хоорондоо маргалдаад байх шалтгаан байхгүй шүү дээ. Өнөөдөр монголчууд бид нар харин ч одоо Азтай тийм ээ нэг хүнд ноогдох газар нутаг, нэг хүнд ноогдох баялагын баялгаараа дэлхийд тэргүүлдэг мөртлөө хүн амынхаа 75%-ийг ядуу ангилалд оруулчихсан ядуу буураа улс орон гэдээ өөрсдөө нэрлээд явж байгаа гэдэг бол бид нар өнөөдөр Монгол улсын түүхэнд байгаагүй сул дорой ард түмэн болж хувирчаад байгаа гэдгийг бид нар ухамсарламаар байгаа. Тэгээ одоо бид нар эх орноос зүхтээ эх орноос өөр газар очиж амьдрэх гэдэг ийм хүсэл мөрөөдөлтэй болчиход шүү дээ. Одоо энийг өөрчлөе, одоо оюун санаанд хувьсгал хийцгээе. Бид нар одоо үнэхээр хүсэх юм бол бүгдээрээ сайхан амьдрах бүрэн боломж байгаа гэдгийг ухамсарлаж ойлгомоор байгаа байхгүй. За хууль бус үйлдэлүүдийг бид нар ингээд одоо мэддэг болчих юм бол таслан зогсоож чадна, түүнд оролцохоо болно. Ингэсэн тохиолдолд одоо миний түрүүний хэлсэн үндсэн хуулийн үүргээ төр одоо үндсэн хуулиар хүлээсэн үүргээ төр биелүүлээд иргэнийхээ эдийн засгийн баталгаа, нийгмийн баталгаа, хууль зүйн баталгааг бүрдүүлээд өгч юм бол бидэрт өөр юу хэрэгтэй юм бэ? Урд хурдах ажиллаа хийгээл явж байгаа юм шүү дээ. Тийм үстэй. Харамслаа өнөөдөр ажиллаад байдаг олсон орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй нөгөө одоо та бүхэн анзаарсан бол банкус санхүүгийн байгууллага, банк ломбард, хадгалан зээлийн хоршоог мөнгө хүлдэг байгууллагуудаар одоо орлого олдог хүн болгоныг хүү алдан гэдэг юмар одоо мүлжиж амьдрдаг болсон. Хамгийн ядуу хүн хамгийн өндөр хүүтэй зээл авдаг. Улаанбаатар хотод бол бүр аюултай шүү дээ. Сарын 10-аас 30% хүүтэй зээл авчаад ямар худалдаа хийх юм бэ хүн? Гэх мэтчлэн ер нь бол ингээд одоо өндөр үнэтэй түрээсийн байр түрээсэлдэг, эргэлтийн хөрөнгө гэхлээр хүнээс өндөр хүүтэй зээл авчдаг. Ингээд одоо хөдөлмөрлөдөг хамаг одоо хөдөлмөрийнхөө үр шимийг хүү түрээс торгуул авилга гэдэг юмд өгөөд өөртөө ямар ч орлогогүй үлдэж байгаа ийм тохиолдолд Монгол улсад иргэн хүний эдийн засгийн баталгаа хангагдах үндэс харагдахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ болгон дээр маш олон зүйлүүдээр бид нар одоо шүүн тунгааж ярилцаж өөрчлөлт хийх хэрэгтэй байна. За дараагийн слайд руу орчдоо. За үндсэн хуулийн дугуйлан төсөл маань бол 2021 оны 11 сарын 26-ны өдөр бол албан ёсоор нээлттэй хийсэн. Улаанбаатар хотод хамтран ажиллах санамж жишгээ хийсэн. За ингээд одоо 24 оны 11 сарын 26 хүртэл үргэлжлэнэ. За засаг захиргааны нэгж болгон дээр бид нар үндсэн хуулийн дугуйлан төслийг хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөд ажиллаж байна. За одоо ингээд бид нар сум орон нутгууд дээр бид нар ингээд үндсэн хуулийн дугуйлан төслийг танилцуулаад та бүхнийг энэ орон нутгад энэ төслийг өөрсдөө хэрэгжүүлээч гэж хүсэж явж байгаа. Түүнээс энийг бид нар хийхгүй. Бид нар зүгээр ийм төсөл санаачилж байна. Та нар өөрсдийнхөө төлөө энэ орон нутгийнхаа төлөө энэ үндсэн хуулийн мэдлэгээ дор бүрнээс хайжруулаач. Үндсэн хуулийн энэ дугуйлан төслийн хүрээнд үндсэн хуулийн одоо мэдлэг чадвартай иргэд болооч гэж хүсэж байгаа юм. Дараагийн слайд руу орчдоо. За үндсэн хуулийн дугуйлан төсөл бол ерөнхийдөө 3 үе шаттай хэрэгжинэ гэж төлөөлж байгаа. За нэгдүгээр үе шат нь бол одоо 6 сарын 1 хүртэл сум хороо болгон дээр 2 сургагч багш бэлдээ гэж бид нар ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхний дундаас энэ үндсэн хуулийн сургагч багш болох сонирхолтой хүн байх юм бол нээлттэй шүү бидэнтэй холбогдорой гэж хэлмээрээ бид нар тэр сургагч багш болох гэж байгаа хүмүүсийг сургаж бэлтгээд тэгээд сум хорооныхоо иргэний танхимд энэ үндсэн хуулийн дугуйлан төслийг одоо төслийн хүрээнд төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуул бусдаа мэдлэг түгээх ажлыг хийх юм боломжтой гэж хэлэх гээд байна. За хоёрдугаар үе шат бол үндсэн хуулийн мэдлэг болох жинхэнэ нэг сургалтууд сурагч багшаа бэлдчих юм бол бид нар дараа нь одоо хоёр төрлийн сургалтыг зохион байгуулж төрийн албан багштай зориулсан 14 цагийг эрчимжүүлсэн сургалт за иргэдэд зориулсан бян байргийн сургалт гэсэн хоёр хэлбэрийн сургалтыг бид нар зохион байгуулах гэж. За ер нь бол бид нар иргэний танхимыг хүний хөгжлийн төв болгож хувиргая гэсэн юм төсөөл байгаа. Одоо төр захиргааны анхан шатны байгууллагуудыг одоо 2025 оноос чи бид нар Монгол бичигтэй болох гэдэг байгаа тийм. Дээрээс нь одоо бид нар Монголын нууц тавьж байгаа бүх нийтээр одоо ойлгож мэдчих гэдэг юм уу. Бид нар хин юм бэ гэдгээ таньж мэдэх
Яг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгж байгаа үндсэн хуулиа судалж таних, үндсэн хуулийн хүрээнд өөрийгөө хамгаалах, улс орноо хөгжүүлэхэд өөрийнхөө чаддаг зүйлийг одоо хийх, чин сэтгэлээсээ хийх ийм одоо ухамсар төлөвшлийг бид нар олж авах одоо ийм 2 жилийн хугацаа байна гэж ойлгож байгаа. Тэгээ 2024 оны 11 сарын 26-ны өдөр бид нар үндсэн хуультай болсныхоо 100 жилийн ойг бүх нийтээрээ үндсэн хуулийг мэддэг болж ухтъя гэж уриалаад явж байгаа. Тэгээ одоо хүмүүсээс асуугаад 11 сарын 26 яадаг өдрийн ихлээр Монгол Ардын нам байгуулагчдын өдөр бүх барилддаг өдөр гэдгийг хэлээд байна тийм. 1 сарын 13 яадаг өдрийн ихлээр ардчилсан намын баярын өдөр бас бүх барилддаг өдөр гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ сум орон нутгуудад энэ үндсэн хууль батлагдсан өдрүүдээр ямар арга хэмжээ хийд юм байна гэдээ аваад үзэхлээр гар бомбын тэмцээн зохиосон бүх барилдуулсан өдр гэсэн нэг тийм зүйлүүд хийгээд байгаа юм. Тэгээд энэ улсаас бол энэ хууль сурчлах маш олон ажлуудыг хийж байгаа. Гэхдээ системгүй үр дүнгүй байгаа байхгүй. Одоо авилгатай тэмцэх газар гэхэд одоо соён гэгэрүүлэх одоо ажил гээл маш их мөнгө зарцуулж одоо ард иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олох ажил хийж байна. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөл гээд одоо зөвлөл маш их хэмжээний төсөв мөнгө зарцуулаад хууль сурчлага ажил хийж байна. Улсын хурлын гишүүд ихэд бүгдээрээ одоо 40 сая төгрөг хууль сурчлах юм ажил хийн гээд одоо мөнгө төсөвлөл авдаг гэж байна. Орон нутаг болгонд хууль сурчлах одоо тодорхой зардлууд үйл ажиллагаанууд байж байна. Гэхдээ эцсийн үр дүндээ одоо иргэд маань эрх зүйн мэдлэг боловсрол олж авч чадахгүй байгаа, чадаагүй байгаа ийм судалгаа гарч ирээд байгаа маа. Тэгэхээр хэдүүлээ өөрсдөө хүсээд өөрсдөө хичээгээд энэ хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй байцгаая л гэж та бүхнээс уриалж авч байгаа байхгүй юу. Дараагийн слайд. За төслийн хүрээнд бол яг сум хороо болгон дээр 2 сурагч багш бэлдэнэ гэдээ би тавд хэлсэн. Тэгээ ер нь нийтдээ улсын хэмжээнд 1100 сурагч багшийг бид нар бэлтгэж одоо ажилуулах. За үүнийг одоо улсын хурлын тамгын газарт бид нар энэ үндсэн хуулийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх улсын хурлын тогтоол энэ хаврын чуулганаар батлагдах гээд бид нар төслөө өргөн барьчихсан байж байгаа. Ерөнхийдөө бол батлна гэж ойлгож байгаа. За бид нар энэ орон нутгийн төлөөллийн байгууллагуудын одоо сумын хурлын төлөөлөгч, аймгийн хурлын төлөөлөгч, улсын хурлын ингээд шатны төлөөллийн байгууллагын төлөөлөгчдийг бид нар энэ үйл хэрэгт хамтран ажиллахыг бид нар уриалж байгаа юм. За одоо харамсалтай нь бол Танай аймгийн 3 их хурлын гишүүд бид нар албан бичиг өгсөн, нэг нь ч хариу өгөөгүй. За 91 нь бол бүр одоо би үндсэн хууль судлаач биш учраас үндсэн хуулийн одоо асуудал надад хамаагүй гэсэн хариу өгсөн ч улсын хурлын гишүүд байж байгаа. Тэгэхээр ийм хариуцлагагүй улсын хурлын гишүүдтэй байгаа тохиол Монгол улс өөрөө хөгжихгүй юу гэдэг бол эргэлзээтэй асуудал та. Дараагийн слайд руу орчтой. За энэ төслийг танилцуулаад явж байхад ингээд энэ төслийг хэн хийх юм бэ гэдээ асуугаад байгаа юм. Хэн хийх энийг та нар хизээ энийг ирж хийх юм гэх мэтчлэн ийм хүниймсэг байдлаар хандаад байгаа юм. Тэгэхээр бид нар энийг хийхгүй. Энэ орон нутагт та бүхэн өөрсдөө энийг хэрэгжүүлнэ. Эзэн хичээвэл заяа хичээн гэж үгээд үстэй. Бид нар хүний төлөө амьдраагүй шүү дээ. Өөрсдийнхөө төлөө ядахтаа ямар ч мөнгө зарцуулахгүй зүгээр үндсэн хуульгээд одоо бид нар сошиал орчин хөгжсөн. Бид нар орой болгон луцаа майжаал Facebook үзэл янз янзын хов сонсоол байж байгаа ш. Тэрний хооронд бид нар Legal Info гэдэг сайт руу ороод үндсэн хуулиа гаргаж ирээл судалчих боломж бүрэн байгаа байхгүй. Энд ямар ч мөнгө шаардлагагүй шүү дээ. Тэгээд энэ үндсэн хуультай холбоотой ойлгомжгүй нэр томьёонуудыг одоо харин энэ үндсэн хуулийн дугуулт төслийн хүрээнд бие биенээсээ асуугаад бие биенийгөө хөгжүүлэх замаар бүх нийтээр үндсэн хуулийн нэг ижилхэн ойлголттой, нэг ижилхэн одоо мэдлэгтэй болох юм бүрэн боломж байгаа байхгүй. Тэгэхээр энэ төслийг хэн хийх юм бэ гэхлээр энэ төслийг та бүхэн өөрсдөө хийнэ. Шамар сумын нутгийн одоо нутагт хууль хэрэгжихүүгүй юу гэдгийг та бүхэн өөрсдөө шийднэ. Тийм учраас хүн болгон энэ төсөлд идэвхтэй оролцох шаардлагатай гэж хэлэх гээд байна. Бид бол зүгээр сэтэл өгж яваа. Та бүхэн гэртээ хараад нэг миний хэлсэн зүйлүүдийг нэг эргэцүүлээд бодоосоо үзээсэй тийм ээ. Үнэхээр сургагч багш болох энэ үндсэн хуулийн дугуулсан төслийн талаар дэглэгрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа юм бол та бүхэн нээлттэй энэ төсөлд хэн ч оролцох боломжтой. Тэр Монгол Ардын намын гишүүн байна уу, арилцсан намын гишүүн байна уу, хэн байна, ямар шашин шүтлэгтэй хэн байхаас үл хамааран бид нар нэг нэгээ ялгарлан гадуурхахгүй нийгмийг байгуулна гэдэг үндсэн хуулиар бид нар хуульчилчихсан шүү дээ. Тэгэхээр энэ үндсэн хуулийн үзэл санааны дагуу бид нар хэнийгээ ч ямар нэгэн байдлаар ялгуурлан гадуурхахгүйгээр одоо хоорондоо ив найртайгаар энэ ойлголцох бүрэн боломж бол байгаа. За юу хийх юм бэ гэж асуугаад юу хийх вэ гэдэг нь маш амархан. Энэ ерөөсөө л суралцсан, судална, ойлгоно, тэгээд хэрэглэнэ. Тэгээд энийг өөрийнхөө төлөө хийх хэрэгтэй байна.
За яаж хийх юм бэ гэх юм бол одоо үнэхээр хийх гэж байгаа хүнд бол арга нь олдноо. Бид нар бол одоо Бямба гариг болгон 90-ний танкимыг ингээд онгоолгоод бүгдээрээ цуглаад энэ үндсэн хуулийнхаа талаар хоорондоо ярилцдаг ийм ярилцлагын клуб байж болно, тийм ээ. Янз бүрийн аргаар одоо бид нар бол энэ үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан одоо энэ үндсэн хууль судалцыг судлаач багш нарыг бас энэ үйл ажиллагаанд нэгдээч гэдэг үндсэн хууль судлалын хүрээлэн ингээд Монгол улсын одоо их сургуулийн дэргэд байгуулагдсан энэ одоо хүрээлэнтэй хүртэл бид нар хамтарч ажиллая гэдэг ерөнхийлөгч улсын их хурлын тамгын газар, засгийн газрын хэрэглэх газартаа бид нар бас энэ төслийн хүрээнд хамтарч ажиллая гэдэг ингээд хамтарч ажиллахаар ажиллаж байна. За мөн сум орон нутгийн удирдлагууд бас аймгийн удирдлагууд бас энэ ажил санаачлагыг манд дэмжиж өнөөдөр та биднийг уулзахын нөхцлөөр хангаж байгаа нь бол бас энэ цаг үед бас бид нар арай өөр одоо нийгмийг байгуулах боломж бүрдэж байна гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр бид нар одоо цаашдаа хичээцэх хэрэгтэй. Бүх дор бүрний одоо эх орондоо эзэн бол сайхан амьдрахын төлөө хичээх хэрэгтэй байна л гэж хэлдэг. За таны мэдхүй хувьд энэ үндсэн хуулийн дугуйлан төслөөр бид нар ерөнхийгөөс тусгааруун таны мэдэх аргыг хэрэглэх гэж байгаа. Эхлээд бид нар үндсэн хуулиа судална. Үндсэн хуулиа судална гэдэг нь бусад хуулийг бас судална гэсэн үг. Яагаад гэх юм бол үндсэн хууль бусад бүх хуулиудын их сурвалж болж идэг. Салбар хуулиуд гэдээ бид нар ярьдаг тийм үү. Монгол улсад өнөөдөр 800 гаруй хууль тогтоомжтой үйлчилж байна тийм ээ. Хамгийн сүүлийн байдлаар 864 гэсэн төлөө тоо явж илээ. Гэтэл нөгөө байнгын парламенттай улс учраас бид нар яах нь вэ? Үндсэн хууль маань хуралдах тоогоор зарим хууль маань өөрчлөгдөж, шинжлэгдэж, хүчингү болж байна. Тэгэхээр тэр болгоныг бид нар мэддэг байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Өнөөдөр ямар хууль яагаад өөрчлөгдсөн гэдгийг мэдэхгүйгээр бид нар амьдраад байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг сурталчилдаг, хуулийг тань мэдэх энэ ерөнхийгөөс тусгааруу судлах аргаар та бүхэн хуулийг судлаасаа гэж би хүсэж байна. Үндсэн хуулийн нэг онцлог зүйл бол үндсэн хуулийн дээр бичигдсэн нэг үг, нэг өгүүлбэр тусдаа салбар хууль болон хөгжиж идэг. Жишээлбэл Монгол улсын үндсэн хуулийн дараагаар орох иргэн болгоны мэддэг байх ёстой хууль ямар хууль гэж бодож байна та бүхэн? Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан одоо өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх хууль гэж сонсч ирсэн та бүхэн? Бид нар ингээд ямар нэгэн асуудал өөрсдөө ингээд санал хүсэлт гомдол байх юм бол төрийн байгууллага хандж шийдвэрлүүлдэг тийм үү? Төрийн байгууллагт хандахдаа бид нар өргөдөл гомдол хүсэлт гаргадаг. Тэгэхээр энэ өргөдөл гомдол хүсэлт гаргах журмыг тусдаа бие даасан хуулиар зохицуулдаг байх нь шүү дээ. 1995 оны 4 сарын 17-ны өдөр батлагдсан иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль гэж хууль байгаа юм. Гэтэл энэ хуулийн маань их сурвалж нь өөрөө үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэг болдог байхгүй юу? Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг дээр юу гэж заасан 16 дугаар зүйл дээр юу гэж заадаг гэхээр Монгол улсын иргэн дараах эрх хэрэгжүүлэг баталгаатай эдлэнэгээд 18 эрх хэрэгжүүлэг ингээ хуульчлаад өгсөн байж байгаа. Энэ дундаас 12 дугаар зүйл 12 дахь хэсэг дээр нь юу гэж заасан гэхээр Монгол улсын иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан иргэдийн гаргасан өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Өнөөдөр бид нар ингээд төрийн байгуулалт өргөдлөгчөд хариугаа авч чаддаггүй шүү дээ. Нэг бол хуулийн хугацаанд хитрээд байдаг тийм ээ. Одоо 90 хоногийн дотор иргэдийн өргөдөл гомдлын хариуг өгөх ёстой гэтэл хаа байсан бүр 3650 хоногийн дараа өргөдлийн хариуг аваагүй явж байгаа хүмүүс байж. Тэгэхээр энэ нөгөө иргэн хүн өөрийнхөө ямар хугацаанд өргөдлийн хариуг авсан байх ёстой вэ гэдгийг мэдэхгүйгээс болоод одоо өргөдлийн хариуг авах хугацаа зөрчигдөд байхад л одоо гомдоол яваад байдаг ийм зүйлүүд ажиглагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энэ хуулийг мэдснээрээ жишээлбэл иргэдийн өргөдөл гомдлыг нэн даруй шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд одоо 14 хоногоор сунгана. Дахиад одоо сараар сунгана гэдэг сунгасаар хагаад 90 хоног сунгаж эцэст нь 90 хоногийн дараа хүн эцсийн хариуг авсан байх ёстой байхгүй юу? Сунгах тоолондоо танд өргөдлийн хариуг өгөх ёстой. Таны өргөдлийг шалгасан чинь ийм ажлуудыг хийх шаардлагатай болсон учраас таны одоо өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг сунгаж байна гэж танад хариу өгж явах ёстой. Гэтэл өнөөдөр төрийн албан багш нар зарим нь бол ачаалаад дийлэхгүй байна, зарим нь бол магадгүй залхуурдаг байх, зарим нь бол санаатаагаар өргөдлийн хариу өгдөггүй байх. Тэгээд ширээний хаард хийж байж байгаад одоо болоогүй байна гэж явуулсаар байгаа л одоо хүнийг чирэгдүүлдэг, хүний эрхийг зөрчдөг ийм асуудлууд манай нийгэмд маш их байгаад байгаа шүү дээ. Гэх мэтчлэн энэ хуулийг таньж мэдснээрээ бид нар яах нь вэ? Аливаа хууль тогтоомжийг хэрэглэх үндсэн философи мөн чанарыг бид нар ойлгож өөрийн болгож авах нь шүү дээ. Тэгэхээр энэ бол танд зориулагдсан төсөл шүү гэдгийг би дахин хэлмээр байна. За онлоос хэрэглээ рүү одоо бид нар энэ онлоос хэрэглээ гэж. Одоо ингэж онлоод байдгаа болио л доо. Цамц гэдэг бол одоо магадгүй
ханчуудаа ханчуугүй цамц байна гэж ингээд яриад байгаа орн тэр цамцыг өмсчихийл доо тийм үстэй. Шалдан зогсчаал цамц бол гэж яриад байгаа бол энэ чинь хэрэггүй болчихно үстэй тий. Одоо гадаа цас орцсон байна, хүүтэн байна. Гой зулаахан одоо нэхий дээл барьчаал энэ нэхий дээл бол гэж яриад зогсоод байгаа юм бол хөлдөөд өгчнө үстэй. Харин тэрний оронд өмсөх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хуулийг бид нар хэрэглэх чадвартай болох хэрэгтэй. Хэрэглээ болгох хэрэгтэй. Одоо өөрийнхөө эрхийг хамгаалахдаа хууль зүйн үндэслэл зөв гаргаж ирж шаарддаг болмоор шүү. Миний түрүүний хэлсэн эдийн засгийн баталгаагаа төрөөс шаардлагатай адилхан. Тийм ээ? Чанартай боловсролыг төрөөс шаардлагатай адилхан. Бид нар юуг хинээс хэдийд шаардах вэ гэдэг энэ үндсэн хуулийг судалснараа мэдэж авна гэж ойлгож байгаа. За дараагийн слайд руу орж. За энэ 1992 оны 1 сарын 13-ны өдөр батлагдсан үндсэн хуулийг ингээд нэг хавтгай дээр ингээд буулгаж. Ер нь бүх хуулиудыг ингэж нэг хавтгай дээр буулгаж дүрсэлж ойлгож авах нь одоо тань мэдэх маш одоо зөв арга юм байна гэдгийг бид нар одоо практикаар нотолцоод байгаа юм. Бид нар өнгөрсөн хугацаанд энэ 5000 гаруй иргэдэд үндсэн хуулийн сургалт зохион байгуулсан. Одоо худалдаа наймаа эрхэлдэг хүмүүст за зүгээр жирийн малчтад тийм ээ бидэрт одоо хууль зүйн тусалцаа хүсээд ороод ирсэн хүмүүст одоо энэ үндсэн хуулийн сургалтуудыг явуулахлаар ийм хүснэгчлсэн байдлаар хүмүүст үндсэн хуулийн мэдлэг олгохлоор хүмүүс тогтоод байгаа юм. Ер нь цаашдаа ч гэсэн та бүхэн хуулийг судлахдаа ингэж нөгөө уншиж судлахаасаа илүүтэйгээр зурж ойлгож авах юм бол илүү хүнд үлдээд байгаа байхгүй юу? За Монгол улсын үндсэн хууль бүтцийн хувьд 6 бүлэгтэй 70 зүйлтэй. Одоо та нар 6 бүлэг 70 зүйлгээр тогтоочиход энэ та нарын мэдлэг болчиход байгаа байхгүй юу? За 6 бүлэг болгон тус бүрдээ нэртэй. 1-р бүлэг Монгол улсын бүрэн эрхт байдал гэдэг. 2-р бүлэг хүний эрх хэрэгчлөө гэдэг нэртэй. 3-р бүлэг нь төрийн байгуулалт гэдэг нэртэй. 4-р бүлэг нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага зохион байгуулалтын тухай. 5-р бүлэг нь Монгол улсын үндсэн хуулийн зэчийн тухай. 6-р бүлэг нь үндсэн хуульд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулах вэ гэсэн ийм 6 гарчигтай үндсэн хууль байхгүй юу? Тэгэхээр Монгол хүн болгон мэдж явах ёстой одоо зүйлүүд бол 1-2-р бүлэг юм аа. Монгол улс ямар байх ёстой гэдгийг бид нар мэддэг байх хэрэгтэй. Монгол хүн ямар эрх хэрэгчлөө эдлэх ёстой, ямар үүрэг хүлээдэг юм бэ гэдгийг бид нар бүх нийтээр мэддэг болох хэрэгтэй байхгүй юу? Сайн ажиглах юм бол та бүхэн 1-2 дугаар бүлэг бол Монгол улсын тухай, Монгол хүний тухай, 3-4 дугаар бүлэг бол зохион байгуулалтын тухай, 5 дугаар бүлэг бол үндсэн хууль зөрчигдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг тухай, 6 дугаар бүлэг нь бол үндсэн хуулиа өөрчлөхийн тулд бид нар юу хийх ёстой бэ гэдгийг л хуульчилсан байгаа. Ийм энгийн одоо зохицуулттай хууль. За тэгээд би бол энэ 1992 оны 1 сарын 13-ны өдөр батлагдсан үндсэн хуулийг би одоо маш их хайрлаж хамгаалахыг хүсдэг хүн. Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14 дугаар зүйл дээр Монгол улсад хууль ёсоор оршин суух хүн бүхэн хууль шүүх юм эрхтэг шөнө. Хэнийг ч ялгуурлан гадуурхгүй гэсэн юм хэмжээ байдаг. Тэгэхээр энийг бол нэлээд их хүний одоо хүсэл цаг хугацаа цусаар бичигдсэн өгүүлбэр гэж ойлгодог. Бид өнөөдөр тэгш хэрэгтэй байх ёстой гэдэг үгийг хуульчилчихсан цаг үед амьдарч байна шүү дээ. Хэнийг ч ялгуурлан гадуурхгүй гэдгийг хүлээн зөвшөөрчихсэн нийгэмд амьдарч байна. Гэтэл өнөөдрийг хүртэл эмэгтэй хүнийг машин барихыг зөвшөөрдөггүй нийгэм өөр газар байсаар л шүү, тийм үстэй. Гэх мэтчлэн бид нар өөрсдийнхөө давуу талуудыг бид нар үндсэн хуулиас олж харахгүй байгаа байхгүй. Ихэнх нь үндсэн хуулиа уншихгүй байгаа учраас бид нар үндсэн хуулийнхаа гадна амьдраад байна. Энэ үндсэн хуулийн дугуйлан төслийг хэрэгжүүлснээр бид нар үндсэн хуулийнхаа дотор орж амьдрмаар байна. Жишээлбэл би цагдаагийн албанд орж ажиллахдаа яагаад би цагдаагийн албан хаагч байгаа юм бэ гэдэг үндсэн хууль дотроос олж харж ирсэн байхгүй. Үндсэн хуулийн 19 дугаар зүйл заасан хүний эрх зөрчигдөө тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээ эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө биелүүлэх гэж би цагдаагийн албан хаагч байгаа юм байна гэж би ухамсарлаж ажилдаг байсан. Хүн болгон ингэж үндсэн хуулийн дотроос өөрийгөө олдог баймаар байгаа байхгүй юу? Өнөөдөр цагдаагийн албыг өнөөдөр би шүүмжлээд муулаад байгаа биш байхгүй юу? Би цагдаагийн албыг сайн байгаасаа гэж боддог учраас би цагдаагийн албанд байгаа алдаа дутагдлыг хилээд яваад байдیں۔ Үнэхээр өнөөдөр манай төрийн албаагчдууд яагаад та тангараг өргөдөг юм бэ гэдээ асуухлаар үндсэн хуультай холбогдуулж өөрийнхөө тангараг өргөдөг зан үйлийг тайлбарлаж чаддаг төрийн албаагч цөөхөн байгаад байна. За Монгол улсын үндсэн хуулийг бас хайрлах нэг шалтгаан нь Монгол улсын одоо үндсэн хуулийн дээр төр үүрэгтэй, хүн эрхтэй гэсэн агуулга байгаад байна. Хүний эрх маш их байдаг, төрийн үүрэг маш их байдаг. Жишээлбэл төрийн үүргийг 3 хэлбэрээр зааж өгсөн байна. Нэгдүгээрт нь зарчим хэлбэрээр. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгээр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол гээд 6 зан үйлийг зарчим болгож зааж өгсөн байна.
хууль дээдлэх, тэгш байдлыг хангах, хүний эрхийг дээдлэх, тийм ээ? Ардчилсан ёсны үндэсний эв нэглийг хангах тэгш байдлын зарчим бол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Тийм учраас төрийн албаа агчид энэ зарчмыг баримтлагаа илэрхийлж тангараг өргөдөг байхгүй. Төрийн албаа агчийн тангар гэдэг юм. Монгол улсын иргэн бий төрийн албанд өөрийн хүслээр орж ажиллахдаа шудраг байхаа илэрхийлж байна, тийм ээ? Хууль дээдлэгээ илэрхийлж байна, хүний эрх чөлөөг дээдлэгээ илэрхийлж байна. Энэ одоо тангараа нэтэх юм бол би төрийн хуулийн цэвэрлэл хүлээнэ л гэсэн утгатай байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр Монгол улсад 20 гаруй тангараг өргөдөг субъект байгаа даа. Тэгсэн мөртлөө яагаад тангараг өргөдөг хүмүүс өнөөдөр айжчихгүйгээр авилах хээл ахвал аваад шоронгийн хаалга татаад байгаа юм. Тэгэхээр энэ төрийн албанд хандах бидний хандлага өөрөө юм цэнэг болчиход байна шүү дээ. Нэг боломж олцсон дээр нэг жоохон мөнгө хийгээд авъя л гэдэг бид нэг юм материалын хүсэлтэй болсон болохоос биш мөн чанарыг ойлгож энэ төрийнхөө сүлдийг дээдлэх, төрөө дээдлэх, төрийнхөө хууль тогтоомжийг сахин биелүүлэх гэдэг ойлголт ухамсар биднэрт үнэхээр учир дутагдaltaй байгаад байгаа байхгүй юу? За хоёрдугаарт нь төрийн үүргийг хориглох хэлбэрээр зааж өгсөн байна. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн одоо 13, 14 хэсгээр бол маш тодорхой байгаа таа бүхэн. Монгол Улсын иргэн халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй гэсэн заалт байдаг. Та нар энийг мэдэх үү? Монгол Улсын иргэн халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Хууль заасан үндэслэл журмын дагуу хүний эрхэнд халдсан шүү гэсэн дараагийнх нь дагалдах өгүүлбэр байдаг байхгүй юу? Монгол Улсын иргэн халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Гэхдээ халдаж болно. Хууль заасны дагуу халдна гэж байна. Өөрөөр хэлбэл жишээлбэл шүүхээс хүнийг дуудахтаа яаж дуудах юм бэ гэдгийг хуулиар заасан байж шүү дээ. Гэтэл өнөөдөр ямар ч дуудах зарлан бичиг одоо зарлан дуудах хууц байхгүй мөртлөө чи ирээ би цагдаа байна би тагнуул байна би тийм байна гэд хэн нэг үнийг айлгаад дарамтлаад байдаг шүү дээ. Энэ бол өөрөө яах нь вэ? Хууль бус одоо хүний эрхэнд халдж байгаа халдлага байх нь шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлэн одоо энэ хуулиар хориглосон үйлдэлийг төрийнхэн хийж гин үгүй гэдгийг үндсэн хуулийг мэдснээр бид нар яах нь вэ? Хяналт тавих чадвартай болох нь шүү дээ. За 3 дугаарт нь үүрэг болгосон шууд үүрэг болгосон хин хэмжээгээр би түрүү хэлсэн тийм ээ Монгол Улсын иргэн төрийн байгууллагт өргөдөл гаргах хэрэгтэй төрийн байгууллага өргөдлийг шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй гэж. Танай орон нутагт өргөдөл хомдлыг хэдэн хэлбэрээр хүлээж авч байна? Хэдэн хэлбэрээр та бүхэн өргөдөл хомдол гаргаж болдог вэ? Одоо өргөдөл хомдлын тухай хууль дээр иргэдээс төрийн байгууллага албан тушаалд гаргасан өргөдөл хомдлыг хяналт шийдвэрлэх тухай хууль дээр 6 төрлийн одоо төр хэлбэрээр өргөдөл хомдол гаргаж болно гэж заасан биш. Амаар, бичгээр, цахимаар, шуудангаар, телевиз, радиогоор шууд явж байгаа нэвтрүүлгээр гээд. Тэгээд одоо ихэнх орон нутгууд бол зөвхөн өргөдлийг бичмэл өргөдөл гэж ойлгоод байна. Амаар өргөдлөө гаргахыг ихлээр гайхаад байгаа байхгүй юу яриад байгаа юм бэ? Би бас нэг энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хүсэж сонирхож явдаг юм байхгүй. Төрийн байгууллага дээр очиж би амар өргөдөл гаргана гэж очтгийг. Яг го бичээд өгч чадна л та. Гэхдээ нэг энэ газар хууль хэрхэн хэрэгждэг юм бэ гэдгийг одоо үзэж штэ. Тэгээ яваад очлоо нөгөө өргөдөл хомдол хүлээж авдаг хүн маань гайхаад юм. Юу амар өргөдөл гаргах чи юу яриад байгаа. Бараг гайхаад бүр ингээд тэгээд би үгээ амар өргөдөл гаргана гэдэг тэгэхээр маргаан болж байгаа юм бит хоёрын орд. Тэгээ ард талд нэг 4-5 иргэн зогсож байна магадгүй те. Тэгээ би амар өргөдөл гаргахыг эрхээ эдлэмээр байна гэхэлэр хойно мөн зогсож байгаа хүмүүс нэг яарад те. Энэ одоо хараа амар өргөдөл гаргана энэ одоо ямар тэнэг гэх ингээд. Тэгэхээр бид нар ийм нэг хууль эрх зүйн ийм соёлгүй ард түмэн болцсон байгаа байхгүй. Тэгээ би албаар тэхээс тих гэж бүр тэнд маргаан үүсгдэг байхгүй. Гэхдээ би амар өргөдөл гаргах хэрэгтэй. Энэ хууль нь энэ вэ гэж хуулиа гаргаж ирээд үзүүлнэ. Тэгээ маргалдаад ингээд дарга маргаагаа дуудаад бөө юм болно. Тэгэд тэгжээс наа. За наад нэг юмнасаа нэг амаар өргөдлийг авчихгүй юу гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингэж хуулийг ингэж хэрэглээд байх юм. Төр нь өөрөө хуулийг ингэж хэрэглээд байхлаар яаж болох юм бэ те? Шүүхээс жишээлбэл хууль одоо шүүхийн тэмдэглэлт 3 хоногийн дотор бэлэн болоод 3 хоногийн дотор шүүхийн тэмдэглэлийг одоо хэргийн оролцогч танилцуулна гэсэн хууль байдаг байхгүй юу? Манай шүүхэд орж байгаа хүмүүс энэ эрхээ мэддэггүй. Тэгээ нэг шүүхийн тэмдэглэлтэд танилцаж засвар оруулах ёстой. Энэ чинь хамгийн чухал ажил байдаг. Гэвтэл шүүхийн тэмдэглэлээ танилцуулгүй шүүхийн тэмдэглэл нь бэлэн болдгоо. Тэгээ танилцаагээд явуулж аль хэдийн хэргийн чинь нийслэлийн шүүх рүү явуулсан гэх мэтчлэн ингээд маш олон тийм процессын бүдүүлэг алдаа гаргадаг юмнууд байгаад байдгийг. Тэгэхээр бид нар хууль эрх зүйн мэдлэггүй болохоор яах нь вэ? Тэр хүн хууль зөрчиж байгаа үгийг мэдэхгүй учраас тэгэл нөгөө дүлийд онгорог юу яадаг гэлээ. Тэр шиг ингээд бид нар юу ч болж байсан ингээд надад хамаагүй юм шиг өөрийнхөө хувь заяанд ингээд хаан хандаад байгаа юм хандлагууд байгаа байхгүй юу?
Тэгэхээр энэ үндсэн хуулийн дугуулсан төслийн хүрээнд та бүхэн өөрийнхөө эрхийг хамгаалахын төлөө олж авах мэдлэгийг эзэмшиж байна гэж өөрөмсөг байдлаар энэ төсөлд хандаач. Үндсэн хуулийг энэ миний эрх хэрэгчлийг хамгаалах надтай хамаатай хууль гэж судлаач гэж та бүхнээс би хүсэх гээд байгаа юм. Тэгэхээр үүний төлөө бүгдээрээ энэ үндсэн хуулийн дугуулсан төсөлд өргөнөөр хамрагдах хэрэгтэй байна л гэж би та бүхнээс хүсэх гээд байгаа юм. Тэгээ энэ үндсэн хуулийн дугуулсан төслийн хүрээнд яг өнгөрсөн хугацааг бид нар ингээд юу ч мэдэхгүйгээс болоод алдчихлаа гэж бодъё. Ирээдүйдээ бид нар яаж амьдрах юм бэ? Одоо ингээд зарим хүмүүстэй уулзлаар маш их бохимдолтой байгаад байна л. Ганц нэг хулгайчийг буутчих та эдэргээл те. Хэдүүлээ ховсгал хийл та эдэргээл. Тэгэхээр энэ замыг бид нар сонгож болохгүй л хэлэх гээд байна. Өнөөдөр монголчууд би цөөхүүлнэ шүү дээ. Юунаас бол бид нар хэрэлдэж маргалдах юм? Энэ хуулийг хэрэгжүүлэл явчих юм бол хэрвээ шүүхэн одоо прокурор нь цагдаа одоо үнчээр ажиллаа хийдэг байх юм бол хулгайч нар төрд оршин тогтнох боломжгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хууль хяналтын байгууллага сайжруулах, өөрсдийнхөө мэдлэгийг сайжруулах, хэн нэгний эрх зөрчигдөд бүгдээрээ тэр хүний хамгаалдаг байх. Одоо ийм одоо өөрөөсдөө хамгаалах систем хийхгүй бол одоо энэ төрийн эрх мэдлэлтнүүд чинь одоо цөөхөлдөхнөө мөртлөө энэ олон ард түмнийг яаж дарлж зовоож чаддгийг бид нар харж шүү дээ одоо. Тэгээ одоо энийг бид нар засах ёстой. За энэ Монгол улсын үндсэн хуулийн эрхэм зорилго. Монгол улсын үндсэн хуулийн эрхэм зорилго буюу 1992 оны 1 сарын 13-ны өдөр батлагдсан цагаас хойш нэгч үг өгүүлбэр цэг таслал өөрчлөгдөөгүй өгүүлбэр байхгүй юу? Энэ эрхэм зорилгыг уншаад үзэхлээр энэ дотор ямар ч тийм муу утга санаа агуулга байхгүй. 32 жилийн өмнө бид нар 31 жилийн өмнө байх тийм ээ. Бид нар энэ ийм эрхэм зорилгыг эрхэм зорилго гэдэг нь манай ирээдүйд хүрэх гээд байгаа зорилго шүү дээ. 92-нд батлахдаа бид нар яг нь улсынхаа тусаар тогтнол бүрэн эрх байдлыг батхан бэхжүүлж, хүний эрх хэрэгчлөө шударгаас үндснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төр төс түүх соёлынхаа уламжлалыг нандинан өвлөж, хүн төрөлхтний соёл хэрэгслийн олдыг хүндэтгэн үзэж, их орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болно гэсэн байгаа байхгүй юу? Тэгээ энийг аваад үзэхлээр одоо бид нар энэчнээс асуулт тавьмаар байгаа. Үнэхээр Монголын ард түмэд улсынхаа тусаар тогтнол бүрэн эрх байдлыг батхан бэхжүүлж чадчихэв үү? Юу батхан бэхжүүлэх байтугай бид нар улам улс орноос явах хүсэлтэй болсон ба шүү дээ. Тийм үстэй. Юу батхан бэхжүүлэх нь байтугай одоо өнгөрсөө нэмэргүй. Одоо ингээд үндсэн хуулийн дугуулсан төслийг зарим хүмүүст ингээд танилцуулах гэхээр бүр ингээд оролдож үзээгүй мөртлөө буугаад өгсөн хүмүүс байж байгаа байхгүй. Одоо нэмэргүй. Одоо өнгөрсөн ингээд. Тэгээ ямар нэг юм хийх хэрэгтэй шүү дээ бид нар. Одоо зүгээр байж байгаад бид нар одоо ингээд хүнийг өхүүлчдэг үстэй. Ямар нэгэн юм тариад тусал хийдэг үстэй. Энэ шиг өнөөдөр улс орноо аврахын тулд бид нар бүх нийтээрээ хичээгээд ямар нэгэн чадах зүйлүүдийг хиймээр. Энэ чадах зүйл энгийн юмнаас эхэлнэ. Үндсэн хуулиа дэлгээд уншихаас эхэлнэ гэдгийг би та бүхэнд хэлэх гээд байна. Их оронч үзэл гэдэг бол маш жижигхэн зүйлээс эхэлнэ. За хүний эрх хэрэгчлөө шударгаас гэдэг зүйл өнөөдөр Монгол улсад байна уу? Хүний эрх хэрэгчлөө гэдэг зүйл харьцангуй ойлголт болсон тийм мөнгөтэй хүнд нэг өөр, мөнгөгүй хүнд нэг өөр. Эрх мэдлэлтнийг таньдаг хүнд нэг өөр, таньдаггүй хүнд нэг өөр. За үндснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэнэ гэдээ бид нар ингээд үндсэн хуулийн дээр бичсэн. Өнөөдөр Монгол улс хамгийн тархаа бутрахаа одоо нөгөө их хаадын одоо үеийнхээс өмнөхшгөөс одоо бүр дордсон байдалтай байгаад байгаа байхгүй юу? Түүхчдийн судалгаа ингээд түүхчид ингээд ярьж байгаа. Энэ өнөөдрийн монголчууд бид нар дэлхийн энэ газар нутгийн монголчуудыг хамгийн сул дорой монголчууд бид нар байна гэж. Хамгийн улцгар, хамгийн аимхаа юу ч хийж чаддгүй. Тэгсэн мөртлөө айгүй маш гоё тийм таатай орчин байгаад байдаг. Тэгсэн мөртлөө тэрийг ашиглаж чаддгүй. Хоорондоо хэрэлдээд байдаг. Хоорондоо нэг нэгийг хардаал байдаг. Өнөөдөр бид нар супер талцаг, супер муу юмд дурлагчд болж хувирсан шүү. Фэйсбүүкийг юуг нь бид нар сонгох чинь. Хэрэлдэж байгаа хүмүүсийг үзэж чинь. Хоёр найз суугаад гурав дахьынхаа тухай ярихдаа тэр мүү энэ мүү гэж ярьдаг болсон байна. Нэг нэгийг хайрлж хүндлэхээ болсон байна шүү. Мөнгө гэдэг юмар нэг нэгээ үнэлдэг болсон байна. Тэгэхээр энэ мөнгө гэдэг материалын зүйлд авцснаас болоод бид нар хүн гэдэг нандин чанараа гээсэн гэдгийг би дахин хэлээд байгаагийн учир би өөрөө социалист нэмийн одоо төгсгөлийн үед одоо хүүхэд нас маань социалист нэмийн үед одоо өнгөрсөн. Аав маань жолооч хүн байсан. Тээвэрт явж байгаа машин эвдрэхэд хажуугаар зөрөөд өнгөрч байгаа ард машины 9 нь өөрийнхөө сайн дураар зогсоод туслахыг хүсдэг тийм нийгэм байсан байна. Тэр социалист нийгэм гэдэг зүйлийг бид нар хитрхээ муулаад байдгийг. Санхүүгийн зөрчил гаргасан 3 төгрөгийн дутагдал гаргасан хүн ял авдаг байсан нийгэмш бид нар өнөөдөр 3 ихт 80 төгрөг хулгайлчаад би мөнгө чинь төлөхгүйгээд хилээд сууж яадаг ийм нийгмийг бид нар байгуулсан байна шүү дээ. Тэгэхээр энэ нийгмийн баялагын хуваарлалт
эрх мэдлийн хуваарлалт буруу байгаа нь харагдаад байгаа байхгүй. Тэгээ энийг хэн засах юм бэ гэхлээр бид бүгдээрээ хамтдаа засна. Түүнээс биш чи тэмцээд байгаарай. Зарим хүмүүс тэгж хэлдэг. Чи тэмцээд байгаарай. Чамайг хараад байгаа шүү гэдэг л. Тэгээ одоо би тэмцээд байхлаар хин нэг хүн тэнд одоо ингээд үр шимийг хүртээд байдаг. Энэ шудраг биш үстэй. Энийг чинь ганц нэг хүн ганцаараа хийхгүй. Бүх нийтээр энэ ажлыг хийх ёстой мэй гэдэг бид нар ухамсарлах ёстой байгаа. Тэгэхээр энэ үндсэн хуулийн дугуйлан төслийн хүрээнд бид нар үндсэн хуулийнхаа энэ эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө нэгдэх үү гэдэг асуултыг бид нар та бүхнээс асууж байгаа байхгүй юу? Та бүхэн ийм нэгдэлтэй нийгмийг хүсэж байна уу? Ийм нэгдэл юун дээр оршин тогтнодгийг? Ийм нэгдэл нэг нэгээ хайрлах сэтгэл дээр тогтдог. Өнөөдөр бид нар нэг нэгээ хайрлахаа болсон байна. Хайр нэгүгээр нэг нэгээ гутаадаг, доромжилдог, хэн нэгний маань сэтгэлд юм орчих уу гэж боддгоо. Тэр фэйсбүүкийн хэрэглээ бол одоо арай дэндүү зэрлэг байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр одоо бид нар энэ одоо буруу зүйлээсээ салцгаая, нэг нэгээ хайрлж эхлэе, их орноо хайрлж эхлэе гэж одоо энэ үндсэн хуулийн дугуйлан төслийг санаачлаа явж байгаа. Энэ бүгдээрээ энэ нэгдэлтэй амьдарч байгаа уу? Дэмжиж гин үү? За бүгдээрээ шударгаар амьдарч байгаа уу? Хуулиа дээдлж амьдарч байгаа уу? Энэ миний хүсэл биш байхгүй юу? Энэ хуульчлагдсан батлагдсан Монгол улсын үндсэн хуулийн одоо хэм хэмжээ байхгүй юу? Тэгэхээр бид нар энийг одоо хүсгэсээ илүүтэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Аль хэдийн хуулийн дээр бид нар баталсан байж штэ. Энэ эрхэм зорилго дээр л бид нар ийм нийгэм байгуулна гэд аль хэдийн хуульчдаа тунхагласан байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхнээс би юу хүсэж байгаа юм гэхээр за магадгүй өнөөдөр цаг заваа зарцуулаад энд ирсэн та бүхэн маш их баярлалаа. Дээрээс нь энэ үндсэн хуулийн дугуйлан төслийг орон нутагта түгээн дэлгэрүүлээсэй гэж хүсэж байна. Өөрсдийнхөө эрхийг хамгаалахын төлөө, өөрсдийнхөө эргэн тойронд шудраг ашиг тогтоохын төлөө хуулийн мэдлэгээ бүгдээрээ дор бүрнээ нэмэгдүүлээч гэж та бүхнээсээ хичээнгүйл үгсмээр байна. Энэ орон нутагта эзэн болооч тийм ээ. Хэдхэн хүн одоо ингээ эзэн суучаад бусд нь одоо ингээд одоо харамсаад халаглаа суудаг байж болохгүй шүү дээ. Орон нутгуудаар явж байхад бол маш олон одоо асуудлууд бол иргэд ярьж байна. Бид нар өнгөрснийг ярьж шүүх гэж ирээгүй. Ирээдүйд амьдрах нийгмээ эрүүлжүүлэхийн төлөө, ирээдүйд нэг нэгээ хайрлахын төлөө, ирээдүйд төр засгийнхаа одоо албан тушаалтнуудыг бид нар хуулийн дагуу ажиллахыг шаарддаг байхын төлөө үндсэн хуулийн энэ мэдлэгээ нэмэгдүүлцгээе гэж та бүхэндээ уриалж яваамаа. За ингээд уламжлал ёсороо энэ үндсэн хуулийн дугуйлан төслийн хүрээнд энэ оролцсон бүх хүмүүстэйгээ хамтраад бид нар энэ үндсэн хуулийн эрхэм зорилгыг одоо хамтдаа уншиж байгаа. Тэгээд та бүхнийг бас надтай хамт энэ үндсэн хуулийн эрхэм зорилгыг уншаасаа гэж хүсэж байна. Тэгээд та бүхний суудлаасаа босоод үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг их орж байдлаар маш чанга дуугаар одоо ингээд ихтгэл дүүрэн уншаасаа гэж хүсэж байна. Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг батхан бэхжүүлж хүний эрх хэрэгчлөө шударгаас үндснийхээ нэгдлийг эрхэмлэн дээдэлж төрч ёс түүх соёлынхоо уламжлалыг нандинан өвлөж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж их орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг даяар олно зарлан тунхаглаж байна. Монгол улс мандтугай. Монгол улс мандтугай. За гуравтаа Монгол улс мандтугай. За та бүхэнд баярлалаа. Тэгээ Монгол улсаа мандан бадруулахын тулд бүгдээрээ үндсэн хуулиас судалцгаая гэж та бүхнээс уриалж байна. За өнөөдөр 2021 оны 23 оны 3 дугаар сарын 21-ний өдөр одоо ардын өвсгөлийн үлгийн нутаг Монгол орны хоймор болсон Сэлэнгэ аймгийн Алтан булгас суманд Эгдийн шударга шүүх төрийн бус байгууллагаас Монгол улсын үндсэн хуулийн талаар үндсэн хуулийн хангалттай үндсэн хууль батлагдсан 100 жилийн яваг тохиолдуулан сургалт зохион байгуулж байна. За өнөөдрийн энэ сургалт арга хэмжээнд Алтан булгачууд өвсгөлийн үлгийн нутгийнхан маш их өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Учир юу гэхээс тэртээ 1921 онд анхны гал хувьсгалын гал Алтан булгад дүрлэлсэн асч анхны ардын засаг тогтож байсан.
энэ ч утгаараа бас Алтан булаг сумаас одоо үндсэн хуулийн үжил баримтлал, хуулийн ойлголтын талаар энэ сургалт эхэлж байгаа, зохион байгуулж байгаа. Түүхийг нь болж байгаад бол нийт хуулийн таатай байна. Алтан булгачуудын хувьд, нийт монголчуудын хувьд үндсэн хуулиа судалж, үндсэн хуулиа хэрэгжүүлж сурах нь одоо хамгийн чухал гэдгийг сая бид нэр энэ зөвлөгөөнөөс ойлгож авсан. Монгол улсын одоо орчин тогтнолын их үндэс бол одоо Монгол улсын хууль засаглалтаа, үндсэн хууль засаглалтаа бас энэ хуулиа хэрэгжүүлж бүгдээрээ улс их орноо баттгах юм өгчүүлж, их оронч иргэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Анхдугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн ог хугацаанд үндсэн хуулийн дугуйлан төсөлд оролцож энэ 2 цагийн лекц сургалтанд хамрагдлаа. Хамрагдсны хувьд энэ Алтан булаг сумынхаа ард иргэдийг үндсэн хууль сурчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь хувь нэмрээ оруулж, сургагч багш болж иргэдийнхаа хууль зүйн мэдлэгийг хуулийн онлын түвшинд биш, хэрэглээний түвшинд бүгдээрээ нэг ойлголттой болж хэвшүүлэх энэ үйлсэд нь оролцох болсондоо баяртай байна. Монгол улсынхаа үндсэн хуулийг хэрэглээний түвшинд мэдцгээе. Мэдэх тун, сахих тун. За энэ өнөөдрийн сургалтанд оролцлоо. Судлах шүүх төрийн бас байгууллага үнэхээр санаачлагтай хэрэгтэй ажлыг цаг үеэ олоод эхэлж байгаа юм байна. Үнэхээр одоо манай монголчуудын сонгогчдын боловсрол тун тааруухан байгаа нь өнгөрсөн одоо 30 жилийн хугацаанд тод харагдсан. Тэгэхээр сонгогчдын боловсролыг нэлээд дээшлүүлж сонгуулийн үр дүнг эр суурьшлах ийм ягууртай. Тэрнээс одоо үндсэн хуулиа мэдэхгүй байж, хэн хэнийгээ танихгүй байж, тэгээд одоо сонголт хийж одоо төр төлөөлөх хүмүүсээ гаргана гэдэг бол энэ албатлаа ямаа гэдэг өнгөрсөн 30 жил харуулсан. Тэгэхээр энэ сонгогчдын боловсролд оруулж байгаа энэ чухал ажил эндээс хувьсгалын мэдлэгийн нутгаас эхэлж байгаа нь бас бэлэгдэм бэлттэй. Энд манай иргэд идэвхтэйсэн оролцоосоо гэж ингэж болж байна. Хоёрдугаарт нас сурагч багш нарыг бэлтгэх юм байна. Сурагч багш нарыг одоо бас хүнээ олж сэтгэлтэй. Үнэхээр энэ нэг албаны төлөө юм хэлэх, хүмүүст юм хүргэх ийм хүмүүсийг одоо сонгож бас бэлтгэл үр дүн гарнаа. Тэрнээс зүгээр нэг хэд 3 цаасны төлөө ч юм уу эсвэл нэг хийх юм олж чадсан хүнийг энэ одоо сурагч багшаа бэлтгэх юм бол үр дүн муутай болно. Энд дээр бас онцгой анхаарал үзүүлэх юм бол үр дүн гарах байхаа гэж үзэж байна. Тэгэхээр сонгогчдын боловсролыг дээшлэх талаар уул нь олон одоо байгууллага, сонгогчдын боловсрол төрийн бас байгууллага тэгэл дээр бас ажилласан. Огт ажлаа хийхгүй байна. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх одоо зориулж байгаа мөнгө төгрөгийг буруу зүйл зарж байна. Ер нь сонгогчдод бол сүүлийн үед энэ боловсролоо дээшлүүлэх ёстой юм байна. Үндсэн хуулийн мэдлэгээс ахуулаад хуулиудыг судалж, таньж одоо байх нь бидний одоо ирээдүйд өөрчлөлт хийхэд чухал юм гэдэг мэдэрд болцсон. Тэгэхээр энэ одоо ажлыг эхлүүлж энэ одоо гадны жигмон тэрийн үеийн зогсож байгаа төрийн бас байгууллага тавхантай бас баярлж байна. Одоо ажлын амжилт сайн мөнгөний хүсгээрээ. Монгол улсад үндсэн хууль байгуулагдсны 100 жилийн эргэжил буюу 2024 онд тохиох гэж байна. За энэ үндсэн хуулийн 100 жилийн ойтой баяртай холбоотуулан за иргэдийн шударга шүүх төрийн бас байгууллагууд маань байгууллага 21 аймагаар одоо иргэдтэй үндсэн хуулиа одоо хэрэгж хөвшийе гэсэн ийм одоо уриатайгаар үндсэн хуулийн дугуйлан төслийг хамжилттай хэрэгжүүлж байна. За мөн энэ оноос 330 цомаар иргэн бүрт одоо үндсэн хуулиа танилцуулах, за үндсэн хуулиа зөвхөн мэддэг байхаар зогсохгүйгээр амьдралдаа хэрэгэлдэг байх ийм одоо зарчмыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зорилгоор 330 цомаараа одоо эхэлж байна. За үүний одоо анхдагч болж Ардын улс урлын өдгийн нутаг, Сэлэнг аймаг, за Алтан булаг Сүхбаатар цомоос өнөөдөр одоо анхалж эхэлж байна. Иргэдийн шударга шүүх төрийн бас байгууллагын хамт олон ирж сургалт мэдээлэл үндсэн хуулийнхаа талаар мэдээлэл танилцуулгыг одоо танилцууллаа. Манай Сүхбаатар цомын иргэд маань ч гэсэн одоо маш сайхан идэвхтэй оролцож байна. Ер нь иргэн бүр үндсэн хуулиа маш сайн мэддэг байх, амьдралдаа хэрэгэлдэг байх. За төрийн үйлчлэгийг үзүүлж байгаа төрийн албан хаагчид маань үндсэн хуулиа маш сайн мэддэг байж хүний эрхийг дээдэлдэг, шударга өсөг эрхэмлдэг ийм байж одоо улс орн маань хөгжих юм аа. Тэгэхээр энэ одоо сайхан үйл хэргийг хэрэгжүүлж байгаа иргэдийн шударга шүүх төрийн бас байгууллагын хамт олон удирдлагад баярлсан талархснаа илэрхийлье. Өнөөдөр энэ үндсэн хуулийн дугуйлан төслийн мэдээллийн сургалтанд оролцоод
маш их талархаж байгаа учраас одоо сэтгэлдээ хэлхийг хүссэн юм аа. Учир нь үндсэн хуулиа мэднэ, үндсэн хуулиа хэрэгжүүлнэ гэдэг бол иргэн бүрийн үүрэг эрх хэдий ч гэсэн одоо яг бодит байдал дээр бол одоо хуулиа мэдэхгүйгээс болж маш их олон хүний эрх зөрчигдөж байдаг дэмжиглэж явдаг учраас одоо энэ төслийг одоо дэмжиж энэ төсөл дээр бас хамтран одоо өөрийн чадах зүйлээрээ тусал дэмжин хамтарч ажиллахыг бас хүсэж байна. Ингээд иргэн бүрт хуулиа мэдэж, хуулиа хэрэгжүүлэхэд та бидний бүгдийн хамтын оролцоо чухал шүү гэдгийг бас хэлмээр байна. За үндсэн хуулийн 100 жилийн ой зориулсан үндсэн хуулийг танилцуулах, орон нутагт сурчлах, мөн тухайн орон нутгийн иргэдэд үндсэн хуулиа дээдлж, үндсэн хуулиа биелүүлэх тал дээр ингээд ажиллаж байгаа ажлын хэсгээ та бүхэнд одоо бас ажилд нь өндөр амжилт хүсье. Та хэдийн энэ төсөл бол одоо өнөхөр Монгол орон даяар өнөөдөр ус агаар мэт өгүүлэгдэж байгаа ийм зүйл байгаа. Тийм учраас энэ төслийг хэрэгжүүлэхэд иргэн бүр сум орон нутаг болон сум орон нутгаар дамжуулаад аймаг орон нутаг одоо хуулийн насанд хүрж байгаа иргэн бүр энд идэвхтэй оролцож энэ үндсэн хуулиа дээдлж, үндсэн хуулийнхаа суур зарчмыг баримталж Монгол улс орондоо тусгай тогтнолынхаа төлөө бас эвлэлд нэгдэж ажиллаж амьдрах зорилгыг биелүүлэх ийм том төсөл явж байгаад нь миний зүгээс бас одоо талархаж дэмжиж байна. Юуны өмнө өнөөдрийн сургалт танилцуулганд баярлалаа. Учир нь бол бид олон зүйлийг мэддэг гэж боддог боловч мэдэхгүй зүйл бүр мэдүүл зах зүйлээсээ л эхэлдэг юм байна л да. Тэгээ өнөөдрийн сургалт танилцуулгал энэ бүгдийг ойлгуулж өглөө. Манай одоо сумын чинь нэг нөгөө хэлэхэд ер нь намаараа талцсан ч гэдэг юм уу, үсэл болороо талцсан ч гэдэг юм уу, ер нь л одоо өөрсдийнх төрсийг харлаа. Тэгээ энэ хууль, үндсэн хууль маань бол бүх хуулиудын суурь болдгийг нь бол ойлгомжтой юм байна. Гэхдээ энэ суурь болсон зүйлээ сурч мэдэх түүгээрээ өөрийгөө бас хамгаалж хүн гэдгийг мэдрэх нь бол хамгийн чухал юм байна. Бид ч бол чухам хэн блэ би гэдгээ олон янзаар хэлэх боловч яг өөрөө хүн гэдэг мөн чанараараа амьдарч байна уугүй юу гэдэг асуултанд хариулахад бэрхэл байсан юм шиг санагдаж байна. Тэгээ өнөөдөр бол бас одоо хүмүүсээс асуулт асууж байна. Бид бол одоо буруу зөв хариуллаа. Гэхдээ оролцож байгаа иргэд бол энэ одоо мэдлэл буруугүй л дээ. Гэхдээ иймэрхүү сурталчилгаа болоод иймэрхүү сургалт бол хүнд их юм өгнө. Бид бол олон талаараа бие даасан улс боловч үндсэн хуулиа гэдэг юм уу өгвөл өөрсдийнхөө эрхээ одоо мэдэрсэн тийм иргэн байх нь бол хоцорсон юм байна өө. Ерөөсөө өгүүлэгдэж байгаа гол зүйлийн талаар өнөөдөр яригдлаа гэж би ойлгож байна. Тэгээ өнөөдөр бол бас 12 дугаар ангийн маань хүүхдүүд суулаа. За ингээд иргэдүүд бүгдээрээ байцгааж байлаа. Энэ хүмүүсүүдийг одоо төлөөлөөд үг хэлэхэд бол ер нь мэддэг мөртлөө мэддэггүй зүйлийг сонсоод үнэхээр баяртай байна да. Тэгээ энэ төсөл хэрэгжээсээ энэ төслийн дараа бол үнэхээр ад жаргалтай одоо баян иргэд болцоогоос түүнийхээ төлөөн бол зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэрэлдэн уурсах биш жинхэнэ одоо мэдлэгтэй хуулийн дагуу одоо зөв зүйтэй ярьдаг чаддаг болох юм бол тэгээ ер нь хүн бид энэ одоо ардсан нийгэмд байгаа Монгол өөрсдийг сайхан хүчрхэж хөгжих юм байна. Энэ хүчрхийг болоход бол энэ хууль зүгээ мэддэг, өөрийгөө мэддэг байх нь айгүй чухал юм да гэж ойлголоо да. За үнэхээр танай төсөлд амжилт хүсье. Баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За үндсэн хуулийн мэдлэг олох. За анх дугаар үндсэн хууль болсноос 100 жил одоо болох ч байна. 100 жилээ өгтөн тэгэхээр энэ үндсэн хуулийн талаарх мэдлэгийг иргэдэд олох энэ ажиллагаа зохиомж үнэхээр сайшаалтай арга хэмжээ болж байна. Яагаад бол үнэхээр Монгол хүн бол төрсөн гэдэг юм уу? Аливаа улс үндэстний иргэн бол төрсөн гэдэг тухайн үндсэн хуулиа сайн мэддэг. За үндсэн хууль мэдээж хуулийн мэдлэгтэй болсноор өөрийнхөө эрх ашиг
тэр гэр бүлийнхээ аж ахуй нэгжихээ гэдэг хамт олонныхаа эрх ашигыг хамгаалах гэдэг хувь хүн талдаа бол энэ бол хамгийн их хэрэгцээтэй зүйл юм аа. Тухайн улс оронд одоо Монгол улсын үндсэн хуулиа сайн мэддэг чинь Монгол улсын иргэн болсныхоо хувьд гэдэг юм уу? Иргэнийхээ хувьд би ямар эрх үүрэгтэй байд юм бэ? Иргэний журам төргүүдээ би ямар зүйлдер би Монгол улсын иргэн гэдгээр юм биелүүлж явах хэрэгтэй. Бас дахиад тэр үүрэг журамд үүргээс гадна ямар ихтэй юм бэ? Би Монгол улсын иргэн гэдгээр ийм эрх хэлэх ёстой юм. Би ингэж явах ёстой. Тэр бол энэ асуудлыг шийдэж өгч явах ёстой. Би ийм журам төргээ биелүүлж явах ёстой юм. Энэ талуудын илүү төлхөө зааж өгөх нь бол иргэд хамгийн их сайшаалтай байна. Тэр тусмаа одоо ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хэмжээнд ч гэсэн энэ зүйлийг бол оруулж өгч явах юм бол илүү ашиг төгтлөө гэдгийг бодож байна. Иргэдийн шударга шүүх төрийн бас байгууллагын одоо тэргүүн хотелд одоо тэргүүттэй усуд маань ирж үндсэн хуулийн сургалтыг сайн зохион байгуулаад тэгээ манай иргэд бас энэ сургалтанд бас идэвхтэй оролцлоо. Тэгээд ерөнхийдөө иргэн бүр одоо энэ үндсэн хуулиар судалж одоо өөрийнх нь амьдралд хэрэгжүүлэх одоо энэ чухал юм байна гэдгийг манай энэ сургалтын суусан хүмүүс сайхан ойлголоо. Тэгээд Монгол улсын үндсэн хууль 1924 он анх дугаар үндсэн хууль болтгосноос хойш одоо шинэ үндсэн хууль дөрвөн үндсэн хууль шинээр батлагдсан. Одоо ингээд 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулиудаа 30 гаруй жил хүртэлтэй одоо ингээд явж байна. Тэгээд хүн болгоод энэ үндсэн хуулиар сурч идэх нь одоо энэ ачлогтой гэсэн одоо энэ сургалт үйлдвэрийн сайн сургалт болж байна. Тэгээд та бүхэнд баярлалаа гэж хэлье. За өнөөдөр үндсэн хуулийн төслийн хүрээнд энэ сургалтанд хамрагдсанд бол баяртай. Зарим нэг бодж явдаг зүйлүүд бол санал нэгтэй санагдаж байна. Тэгээд хүн иргэн бүр үндсэн хуулиа бичсээр бол үүрэг хариуцлагатай байх альва нэг аль бүрэн салгардахгүй явах үндсэн болж өгнө. Тэгэхээр хүн болгон бол үндсэн хуулиа энэ үдшлийн судалсан. Улс орон хөгжих цаашлаад үүрэг хариуцлага нийгмийн одоо зөв төлөвшөлтөнд нийгмийн гажуудал үүсэхгүй байх үндсэн болж өгнө гэдэгт бат итгэлтэй боллоо. За өнөөдөр үндсэн хуулийн дугуйлангийн сургалтанд одоо суулаа. Одоо сургалтаар иргэд бас хүн болгон бас яг үндсэн хуулийн хамт одоо бүрэн сайн мэддэг хүн байна. Тэгээд ер нь сайн бодож байгаа ч гэдэг юм. Тийм учраас хүмүүстэй ирэхэд үндсэн хуулиа сайн судлаарай. Тэгээд дээрээс нь хүн болгон хуульч халбаггүй хүн болгон хуулиасаа мэддэг дээдэлдэг харахтай юм шүү. Баярлалаа. За үндсэн хуулийг одоо та бүхэн одоо иргэдэд сурталчилж ингэж явж байгаа үйл ажиллагаа нь бас цагаа олсон, өдөө олсон юм том ажиллаа. Үндсэн хууль одоо бүх одоо мэдээж Монгол улсын гол одоо тулгуур хууль. Үндсэн хуулиа мэдснээр иргэд Монгол улсын маань хөгжил дэвшил бүх одоо хүний эрх чөлөө тусгаар тогтнол баталгаажуулсан гол хууль нь гэж одоо үндэс байгаа. Тэгээд үндсэн хуулийг одоо та бүхэн ингээд ард иргэдэд Монгол орон даяар ингээд сурталчилж явж байгааг бол одоо үнэхээр дэмжиж маш зөв зүйтэй ажил гэж одоо ойлгож явж дэмжиж байна. Анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн хойд зориулаад бас юм үндсэн хуулийн сургалтыг бас бүх нийтийн иргэдэд бас сурчлахын ажил бол айгүй сайхан санагдлаа. Тэгээд манай сумын хэмжээнд бас өнөөдөр 100-аад хүн цугларч байна. Тэгээд хүмүүсийн сэтгэл бол айгүй өндөр байна. Өнөөдөр бид нар үндсэн одоо их хуулиа мэдснээр бас өөрийнхөө эрх чөлөө үүргийг бас ухамсарлан бас зөв соёлтой бас иргэнийг төлөвшүүлэх бас энэ зорилго нийцэж байна гэж бодож байна. Ингээд цаашид бас энэ ажлыг суманда өргөжлүүлэн зохион байгуулнаа. За өнөөдрийн хуулийн сургалт бол цаг үеэ олсон хувь хүний хөгжлийн бас нэгэн сэтэл санаачлаг болсон маш сайхан сургалт боллоо гэж бодож байна. Ер нь төрийн албан агчид гэлтгүй иргэд маань бас их хамрагдлаа. Иргэд тэгээд хүүхэд залуучууд маань өнөөдөр хуулийн үндсэн хуулийн үзэл санааг ойлгож иж өөрийгөө хөгжүүлж их орон маань хөгжих юм аа гэдгийг өнөөдөр маш сайхан товч өгөө тодорхой ойлголаа гэж ингэж бодож байна. Тэгээд сургалт явуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын өндрийн амжилтыг хүсье. За үндсэн хуулийн сургалтанд хүн болгон иргэн бүр бидний үндсэн хууль гэж ярьдаг гэсэн юугаа яг үндсэн хуулийнхаа зарчим юу вэ өөртөө мэддэггүй ойлгодгүй учраас сая бас юу бага хэмжээнд ч гэсэн өөрийн гэсэн ойлголт авлаа. Тэгээд нэг цог ирсэн улсууч гэсэн бас өөрийн гэсэн мэдээлэл авсан байна гэж бодож байна. За энэ айгүй сайхан сургалт болж байна. Үнэн зөв юутай өгтэй ер нь боломжийн юмуд ярьж байна. Тэгээд айгүй сайн дэмжиж байна би. Тэгээд одоо ингээд ер нь хуулиа сайн мэдээд хуультайгаа сайн дэмжиж ер нь хуулийн дагуу явна гэж бодож байна. Өнөөдрийн ярилцлага аягүй сайхан боллоо гэж бодож байна. Хуулийн тухай энэ сургалт маань маш үр дүнтэй бодтой сургалт
нөгөө загтансан газар майж уу гэдэг шиг яг хэрэгтэй сургалт боллоо. Хууль бол ерөнхийдөө дандаа мөнгөтэй үнэлэл үйлчлдэг болсон өнөө үед. Биднэрт би бол яадаг байхгүй. Хэрвээ би хуулиас гадуур нэг юм хийчих юм бол би шууд шоронд орно. Мөнгөтэй хүмүүс бол зүгээр ингээл таньдаг танилаа ингээл аргалаад хуулийг ингээл усандаа гисэл гараад байгаа байхгүй юу. Дөнгөж ундаа улгаасан хүүхэд 7 жил шорон суугаад гарч яхад хүн алчаад хүрээ талчаал ингээл гараа явж идэг хүмүүс өчнөө байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол яг зөв асуудал. Энэ үндсэн хуулийг хүн болгонд ингэж хэрэгжүүл тэгж хэрэгтэй байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд дээрэс нь төр гэдэг бол айгүй том айл төрөөс иргэдийг хамгаалах ёстой гэж үндсэн хуулийг би тэгж үздэг байхгүй юу. Иргэд юу чгүй төр болохоор төрд юу байгаа вэ? Цэрэг цагдаа байна. Өөр юу вэ? Бүх юм танк цэрэг одоо дайм байлдаан болол цэргүүд аваад ирнэ, танк байна, буу байна. Иргэд бол юу ч байхгүй. Тэгэхээр энэ үндсэн хууль биднийг хамгаална гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ сургалтанд ингэж санаачлах гаргаж явуулж байгаа хүмүүс л маш их талархаж байна. Маш үр бүтээлтэй ажиллаулаасаа гэж хүсэж байна. За өнөөдрийн сургалтанд сууснараа үндсэн хууль гэдэг нь биднэрт ямар хэрэгтэй, ер нь ямар ашигтай вэ гэдгийг мэдж авлаа. Ер нь цаашдаа ч гэсэн үндсэн хуулийн талаар илүү их дэлгэрэнгүй судалж ивэл бас бид нар ч гэсэн хэрэгтэй мэн гэдгийг ойлгож авлаа. Ер нь үндсэн хуулийн талаар 6 зүйлтэй гэдгийг бүлэгтэй гэдгээс ер нь цаашаа мэддгүй байсан юм байна. Цаашдаа илүү судалнаа. Ер нь иргэд хөгжиж улс хөгжин дээр үеийн лозон байдаг шүү дээ. Иргэд баян бол улс баян гэдэгтэй л адилхан байхгүй юу? Тэгэхээр иргэдээ хөгжсөн мэдлэгтэй байлгаж иж одоо энэ яг нь бидний эрх зүйн чадамжтай Монгол улсын иргэн бий болох энэ төсөл бол аюул тийм одоо яг цаг үеэ олсон төсөл гэж харагдаж байна. Нэг хоёрдугаар бид нар одоо иргэний хөгжүүлээгүй байж иж тийм ээ ингээд төсөлтөд хөтөлбөрөөр явагдаад ямар ч мэдлэггүй улмаас яг одоо Монгол улс орны залуучууд одоо мэдлэггүйгээсээ мэдээлгүйгээсээ болоод яг энэ баригдмал байдал байгаад байна гэж харж байгаа. Энэ бол соён гэгэрүүлэх, хөгжүүлэх одоо энэ санаачлаг одоо энэ ингээ бүр залуучууд өөрсдөө санаачлаад явж байгаа гэдэг бол энэ бас нэг хөгжлийн нэг шинэ гарц нэгдлээ гэж харж байна л да. Тийм. За тэгээд дугуйлан хөгжүүлж яваа Монгол улсынхаа 21 аймаг 361 сумаар тойрон явж байгаа залуучуудынхаа ажилтны амжилт хүсье. Иргэдээ хөгжүүлсэн хуулийг танин сурчлахад их хөлсөд нь илүү их амжилтыг хүсье да. Монгол улсынхаа үндсэн хуулийн талаар өнөөдөр манай энэ төрийн бус байгууллагаас энэ дугуйлангийн хэлбэрээр анхны уулзалтыг Сумар нутгийн иргэдтэй зохион байгуулж байна. Ер нь хууль дээдлэх, хууль сурталчлах, хууль хэрэгжүүлэх гэж ард нийтийн дунд их ярьдаг л да. Гэхдээ ярихтай албан ёсны юм шиг хэрэгжүүлэхэд том төвөгтэй юм шиг хэлбэрээр хоорондоо ярь танилцуулдаг. Гэтэл амьдрал өөрөө бодитоор годомжинд алхаж явахд ч гэсэн юм ээ. Тэр л хуулийн хэм хэмжээнд явагддаг. Энийгээ бол жирийн иргэд бол нэг ойлгодоггүй. Годомжинд бие авч яваа юм шиг л ойлгодог. Гэтэл нийгмийн харилцаа бол бүгд энэ хуулийнхаа хэм хэмжээ. Ялангуяа үндсэн хуулийн тодорхойлсон иргэний эрх чөлөө, төрийн байгууллагын гүйцэтгэх үүрэг оройол энэ талаар бол нарийн зааж өгсөн байдаг. За тэгээд сая илтгэгч бас хэлж ер нь энэ хууль сурталчлах ялангуяа үндсэн хуулийг иргэд олон нийтэд танин мэдхэд их энгийн хэлбэрээр жирийн иргэдэд ойлгомжтойгоор зарим амьдралд гарч байгаа нотлох баримтаар ингэж хэлж өгвөл хүн болгон үүнийг сонирхдог. Үнэхээр энэ хэм хэмжээг мэддэг. Түүний хууль даган санххийн ач холбогдлыг бас ойлгодог ийм чухал зүйл гэж сая бас хэлж байгаа нь үнэхээр бодит амьдрал дээр бол үнэн л дээ. Тэгээд цаашдаа ер нь үндсэн хууль гэдэг бидний бүх хуулийн эцэг хууль. Тийм болохоор энэ хууль заасан үг болгон утга учиртай, үг болгон хүний амьдралын хэмжээ гэдгийг бас дахин давтан ингэж хэлжээвэл бидэнд их ойлгомжтой байх. Тэгээд миний эрх чөлөө бас бусдын эрх чөлөө хүндлэхтэй зэрэгцэж ээж миний эрх чөлөөний асуудал хангагдана гэдгийг бас ойлгож явах хэрэгтэй гэж ингэж ойлгож байгаа юм л да. Тэгээ өнөөдрийн энэ элдэгдийн богино хугацаанд хийсэн ч гэсэн ач холбогдол бол их өндөр байна. Ер нь бага хугацаагаар
товч тодорхой асуудлаар ярьчээд байвал хүн хүлээж авах нь хэцүүтэй юм аа. Тэгээд цаашдаа ингээд бүлэг болгоноор тийм ээ сурагч багшаар дамжуулаад яриад явуучвал их ач холбогдолтой болно гэж би ойлгож байна. Баярлалаа. Маш ур дүнтэй сайхан сургалт боллоо. За бид нар бас ингээд үндсэн хуулиа мэддэг юм шиг мөртлөө бас ингээд мэддэггүй юм байна гэж бодлоо. За бас энэ үндсэн хуулийн одоо ингээд зүйл заалтыг бас сурагчгийн агуулгад бас ингээд нарийн сайн заагаад өгөх зүгээр юм болов уу гэж бодож суулаа. Тэгээд та нарын ажил үйлс өндрийг амжилт хүсье. Өнөөдрийн сургалтын хүрээнд үндсэн хуулийг үндсэн хуулийн 100 жилийн ойтой тохиолдуулан хэрэгжүүлж байгаа сургалт маань нэлээд өргөн хүрээтэй сайхан болж байна. Тэгээд энэхүү төслийг одоо сум орон нутагт тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж идэр хүмүүст маань энэ үндсэн хуулийн их хуулийг ингээд сурталсан таниулж байгаагаараа иргэн болгон өөрийнхөө хэмжээнд бас энэ их хуулиа мэдснээрээ бусад хуулийг хэрэгжүүлэхдээ бусад хуулийг яаж хэрэгжүүлэх тал дээр өөрийн гэсэн тодорхой ойлголттой болж өгнө гэж миний хувьд бас үзэж байна. Тэгээд энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа төслийн хамт олон болон бүх удирдлагуудаа болон иргэдтэй энэхүү төсөлд хамрагдаж өөрийнхөө эрх зүйн нөгөө сургалтыг эрх зүйн ойлголтыг дээшлүүлж идэр бас би ямар эрхтэй вэ, үүрэгтэй вэ гэх бүх мэдээллийг бас өөрсдийн хэмжээнд бас ойлголттой болж аваасаа гэж хүсье. За өнөөдрийн сургалт ингээ явагдсанаар болохоор манай иргэд бол хуулийн анхны шатны мэдлэг үндсэн хуулиа бол төдийлөн сайн мэддэггүй юм байна гэсэн анхны шатны ойлголт бол төрж байна. Тэгээ одоо энэ дугуулan гэдэг юмыг үндсэн хуулийн дугуулan гэдэг сургалтыг явуулснаар хүмүүс одоо үндсэн хуулиа судлаа. Одоо цаашаа өөрснийгөө хөгжүүлээ, хэрхэн өөрснийгөө хамгаалах боломж байдгийн, бололцоо байдгийн гэсэн одоо үзэл бодлыг бол өөрсөндөө одоо үлдээж чадсан байхаа гэж бодож байна. Ерөнхийдөө энэ сургалтыг авснаар бидгээд одоо үндсэн хуулиа заавал мэдэх ёстой юм байна. Бидний мэдгүй үндсэн хууль бас зөндөө байдгийн байна гэдгийг мэдэж аваа. Цаашдаа одоо үндсэн хуулиа одоо мэдхийн төлөө одоо ажиллах болно. За баярлалаа.